1 2. За. За өдрийн минь итгэл айхан дүүс нар минь ээ. Хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгүй цагийг хийцгээе. За. Өнөөдрийн чимээгүй цагийн хэсэг бол Иохан 7 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар хэсэг байна шүү. За тэгээд би уншия. За залбир ихлээ те. Бүгдээрээ энэ цагаа даатгаад бидний оюун бодол төрүүлж сүнснээс төрүүлж дуурахгүй, төрүүлж дүгнэлт гаргахгүй, тэ төрүүлж өөрийнхөө ойлголтонд төвшүүлэхгүй гэдэг утгаар бүгд хамтдаа залбир ариун сүнсэн даатгая. Эзэн энэ цагийг таньдаа өргөж байна. Тэгээд өнөөдрийн цагаар дамжуулан та энэ өдөрт бидэнд хэрэгтэй байгаа үннийг та ойлгуулаач эзэн. Бидний оюун ухаан таны хаанчлалын оюун ухаантай эзэн адилхан болж бид шинжлэгдэхийг оюун санаан дотороо шинжлэгдэж өөрчлөгдөхийг хүсэж байна эзэн минь. Тэгээд сүнс оюун ухаан хоёрыг та нэгтгэж эзэн. Яг энэ цаг мөчид өнөөдрийгээр дамжуулан та бидэнтэй хамт байгаач. Хамт байгаа энэ хүнтэй бид бүгдтэй та хамт байж итгэлийн ахын дүүс бид бүгдийг эзэн минь та нэг сүнстэй нэг итгэлтэй болгож өгөөч Есүсийн нэрээр амен. За тэгээд өнөөдрийн хэсгээ уншия. За Иохан 7 дугаар бүлгийн 1-ээс 10 гэсэн хэсэг байна. Есүсийн дүү нарын итгэлгүй нь. Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Юдэчүүд түүнийг алгах гэж оролдож байсан тул тэр Юдэгээр явахыг хүсээгүй юм. Юдэчүүдийн майхан баяр ойртжээ. Тэгтэл дүү нар нь Есүст эндээс хөдөлж Юдэ рүү яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань харна. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үйлддэггүй. Хэрв та эдгээрийг үйлддэг бол өөрийгөө ертөнцид харуулал даа гэж хэлв. Есүсийн дүү нар нь хүртэл түүнд итгээгүй ажээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг би гэрчилдэг тул намайг үзэн яддаг. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул би баярт очихгүй гэлээ. Тэдэнд ийм хэлээд тэр Галилд үлджээ. Гэвч дүү нар нь баярт явхад Есүс ч ил биш нууцаар явлаа. Амен. За. Дууны асуудал байвал манайхан мэдгдчихээрээ гайгүй байгаа бол бүгд хамтдаа өнөөдрийнхөө өргөө орцгоё. За. Тэгэхээр 6 дугаар Иохан 6 дугаар бүлгийн та 4 дугаар ишлэлийг гаргадаа. Иохан 6-гийн 4-ийг. За би уншия. Нөгөө 572 загсаар 5,000 ирчүүд нэмэгдсэн хүүхэд эмэгтэйчүүдийг хоолсон үйл явдал чинь нэг өдөр болж байгаа шүү дээ. Дараагаар нь усан дээр алхаж байгаа. Тэгээд тэнгэрээс бууж ирсэн мөнх амийн үхс гэдэг энэ бол маргааш нь өчигдөрөнд алах идсэн хүмүүсүүд маргааш нь энэ өөрийнхөө тэнгэрлэг дээрээс ирсэн гэдгээ талхаар зөвлүүлж хэлсэн үйл явдал 1-2 өдрийн дотор болж байгаа. Тэгэхээр Иохан 6-гийн 4-ийг та гаргах юм бол за би уншия. Алгасал буюу юдэчүүдийн баяр ойртсон байлаа гэж байгаа. Юдэчүүд алгасал баяр хизээ болдгийг би хэдүүлээ ярилцсан те. Хаврын ихэнх сарын 14-нд еврей ухаанлыгаар. За манай одоо орчин цагийн ухаанлыгаар бол 3-4 сарын л тэр голд хаврын ихэнх сар нь эхэлдэг гэдэг юм. Тэгэхээр одоо 3 сарын сүүлээр гэхүү 4 сарын ихээр гэхүү тэ нэг тэр хавцаа л та бодорой. Тэр хавцаа ерөнхийдөө хавар алгасал баяр болдог гэсэн үг. За тэгээд өнөөдрийн үйл явдал хизээ болж ийнэ вэ гэхлээр 7-гийн 1-р ишлэл дараа нь гэж байгаа зү тэ. За энэ тодорхойгүй ямар ч байсан дараа нь Есүс Галилаар явж байлаа. Юдэчүүд түүнийг алгах гэж оролдож байсан тул тэр Юдэгээр явахыг хүсээгүй юм аа. 2-р ишлэл Юдэчүүдийн майхан баяр ойртжээ гэж байгаа зү тэ. Тэгэхээр майхан баяр хизээ болдог үлээ бид нэр бас зургаар харсан тэ. Та санаж байгаа бол өмнөх юун дээр байгаа аль нэг Матагийн Библи судлал дээр байгаа. Яг өмнөх дээр байгаа. Тэгэхээр зургаар харуулсан байгаа. Ямар ч үсэн гэсэн юу майхан баяр хизээ болдог вэ гэхээр 10 сард байгаа байхгүй. 9-10 сар. За 10 сард ерөнхийдөө болдог байгаа. Хавар 4 баяр, намар 3 баяр, за өвөл тэгээд Ханука гэдэг нэг баяр 12 сард болд юм байлээ. Тэр нь гэхдээ яг эзний баяр гэдэг баяр нь бол яг 7 баяр. Тэр Ханука нь ямар учиртай юм би судалж амжаагүй байна. Миний бодлоор магадгүй зүгээр
сайн мэдэхгүй байна. Судалж байгаа дээр мэдэхгүй юм яриад явах те. Ямар ч юм тэр баяр байгаад байгаа юм. Ханука. Мэддэг хүмүүс байвал бас комент биччихвэл те биднэрт хэрэгтэй шүү дээ. За тэгээ одоо өнөөдөр болж байгаа үйл явдал майхан баяр болохоор 10 сард болдог ойролцоогоор 10 сарын айл нэг тэр еврей тооллоор 10 сарын одоо энэ нарда Пентекостос гэлүү анхны үр жимсний баяраас 7 сарын дараа аахгүй юу? Ер нь алгаслаас ч гэдэг юм уу те 7 сарын дараа яг тэр хаврын дараалсан 3 өдөр баяр болж байгаа шүү дээ. Алгасал эсгээгүүд алхны баярын 7 өдрийн баяр эхлэн тэгээ эхний өдөр нь өнгөрлөө 2 дахь өдрөөс нь анхны үр жимсний баяр. Тэгээд анхны үр жимсний баяраас 7 хоногийн дараа 49 хоног те. Тэгээд маргааш нь буюу 50 дахь өдөр нь Пентекостийн баяр, 3 хураалтын баяр. Тэгээд ер нь эдгээр баяруудын аль нэг өдрөөс нь алгаслаас байна уу, анхны үр жимсээс байна уу, Пентекостос байна уу, тэрийг нь судалж амжсангүй аль нэг өдрөөс нь 7 сарын дараа аахгүй. 7 сарын дараа ерөнхийдөө намрын 3 баяр эхэлж байгаа. Ойролцоо хэд хэдэн өдрийн зайтай. Эхлээд бүрээдэлтийн баяр. Тэгээд нэг 5 хоногийн дараа байна уу? Та Левит 23-ыг уншаарай. Левит 23 дугаар бүлэг дээр ерөнхийдөө байгаа. Тэгээд бүрээдэлтийн баяр 5 хоногийн дараа байлгүй хэд хоногийн дараа эвлэрүүлгийн өдөр гэж болдог. Тэгээд тэндээс бас нэг хэд хоногийн дараа 7 хоног үргэж илдэг майхан баяр болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний үйл явдал маань яг 6 дугаар бүлгийн одоо энэ сүүлийн 71 дугаар ишлэлээс 7-гийн 1 гээд энэ ишлийн хооронд 7 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үг байхгүй юу? Алгасал баярын үеэс майхан баяр ихээр 7 сарын дараа. За тэрийг та бодчихорой. Тэгэхээр 7 сарын дараа гэсэн үг. Тэгээ энэ 7 сард юу болсон бэ гэдэг бас Иохан дээр бол тэмдэглээгүй. Гэхдээ бусад үлдсэн синоптик 3 сайн мэдээний номууд дээр байдیں۔ Гурван дээр нугасаа ингээд дэлгэрэнгүй байгаа. Гэхдээ яг аль нь хизээвэ гэдгийг цөмөөрөө судалж олж мэдэж яг харахгүй бол бид нар бас дэс дарааг бол нэг чухалчлааг байгаа байхгүй. Гол нь тухайн үйл явдлын өмнө нь юу болсон, дараа нь юу болсон, тэгэхээр тэр үйл явдал дээр юу илэрхийлж ийн гэх тэр нэг юм утгын холбоо их чухал байгаа анзаарагдаад байгаа юм. Яг нэг заавал дэс дараагаар нэг Библийн зохиолчд бичиг байгаа байхгүй юу? Есүсийн амьдралын үйл явдлыг. Тэгээд ямар ч өнөөдрийн 6-гийн 71-ээс 7-гийн 1-ийн хооронд 7 сар өнгөрсөн. Тэр яг Библийнх нь баримтна. Тэгээд 7 сард юу болсныг бусад сайн мэдээнүүд ном бичсэн. Гэхдээ одоо бүгдээрээ яг цаг нь болохоор нэг чухал зүйлийг дүгнэлтийг хийгээд цааш явна гэсэн үг. За нэгээс нь уншия бүгдээрээ. Иохан 7-гийн 1 дараа нь Есүс Галилаар явж байлаа. Юдэчүүд түүнийг алгах гэж оролдож байсан тул тэр юдэгээр явахыг хүсээгүй юм а. Энэ юдэчүүд түүнийг алгах гэж оролдож байсан. Энэ хизээ болцсон. Хизээ алгах гэж оролдсон. 6 дээр бол Галилд болж байгаа. Галил 8-т болж байгаа үйл явдал шүү дээ. Гэхдээ 5-ын та 18-ыг гаргада. 5 дээр нэг амралт юдэгийн бас за 5-ын 1 дээр те дараа нь юдэчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд, Юдэ аймагт байдаг штэ. Иерусалимд байж байгаад амралтын өдөр нэг 38 жил суунгасан үнийг Бетесда гээд цөөрөмд Есүс идгээдэг те. Тэгээд амралтын өдөр идгэлээ гэж бөөл юм болдог. Тэр үед Есүс амралтын өдрийн эзэн гэдгээ, бурхан гэдгээ эцэг маань ажиллаж байгаа, би ч гэсэн ажилласаар байна маань гэдэг энэ бүгдийг ингээд хэлэх үед те өөрийгөө бурхнаас ирсэн. Тэгээд амралтын өдөр бол хүн те амралтын өдрийн одоо юу гэдэг хуулийг зөрчөөгүй гэдгийг уг нь ойлгуулсан. Тэгээд иймэрхүү юм ингээ ярих үед гол нь юдэчүүд 18 дээр 5:18 дээр үүнээс болж юдэчүүд түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн бурхныг эцгээ хэмээн өөрийгөө бурхантай адилтгсан юм аа. Тийм амралтын өдрийг зөрчөөгүй түрүүн би хэлсэн нь бурхны яг хууль байгаа байхгүй юу? Яг бурхны Мосегийн хуульд амралтын өдрийг сахих гэдэг тэрнтэй холбогдлолтой дүрм журмыг Есүс ерөөсөж зөрчөөгүй. Яг тодорхой нэг зөрчсөн гэж яриад байгаа юм нь юдэчүүдийн өөрсдийнх нь гаргасан ахмадын уламжлал, өөрсдийнх нь гаргасан нэмэлт. За 30 хэд гэж байна нэг нэмэлт амралтын өдрийн талаарх нэмэлт баахан дүрм журм байгаад байгаа байхгүй. Амралтын өдөр олбогоо барьж явахдаа нуруунд дээрээ тэгээд явбал хувцсан гэж тооцогдоод амралтын өдөр ажил хийсэн гэж тооцогдохгүй, гарт дээр өргөөд явбал ажил хийсэн гэж тооцогдно. Толинд харж болохгүй, гэрэл асааж болохгүй гэл яан зүрийн баахан. Тэгээд ийм өөрсдийнх нь зохиосон юмных нь нэгийг нь ч юм уу хоёрыг нь ерөөхдөө зөрчсөн
гэж тэд нар үздсэн. Тэрийг хэлж байгаа юм шүү. За иймэрхүү ингээ болох үед алах гэж оролцсон. Тэгээд тэндээс хойш Иохан 5-аас 6 дугаар Иохан 5 ингэж өнгөрж байгаа. Тэгэнгүүтлээ Иохан 6 дээр шууд Галил очсон байгаа зү. Үүний дараа гээд Иохан 6-гийн 1 дээр Есүс Галилийн буюу Тиберийн нуурын нөгөө талд очиод нөгөө нэг 5-2 загсаар 15-аас 20 мянган орчим хүмүүсүүдийг хооллдог. Энэ хугацаанд бас ойролцоогоор жил гарan хугацаа болсон гэл хүмүүс бас судлаач нар ярьж байна. Ерөнхийдөө яг ингээд юу гэдэг нэг ишлээс дараагийн ишлийн орнд нэг өдөр гэдэг нэг иймэрхүү ойлголтоор бол байхгүй юм байл шүү. Ерөнхийдөө бол тэрийг нэмэлт судалгаагаар бид нар олох боломжтой. Ямар ч үсэн гэсэн одоо энэ дээр бол те 7 сарын дараа гэж та ойлгоорой. За тэгээд түрүү ингэсэн шүү дээ те юдэгээр явахыг хүсээгүй. Тэ яагаад гэвэл юдэчүүд түүнийг алах гэж оролдож байсан юм а. Тэр нь шалтгааныг нь түрүү Иохан 5:18-аас бид хэллээ те. Өөрийгөө бурхны хүүтэй хүү гэж бурхантай адилтгсан амралтын өдрийн тэднэрийнхэн гаргаж ирсэн нэмэлт тайлбарыг зөрчсөн. Тэдний ирэх мэдлийг нь одоо юу гэдгийг тоогоогүй гэсэн үг. Бурхны хуулийг зөрчөөгүй. Илүү тэр хүний өөр зүйлийг, өөр зорилгыг илүү тавьсан учраас тэд нар алах гэж оролдож байгаа. За тэгээ иймэрхүү юм байсан учраас Галилаар явж исэн. Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Юдэчүүд түүнийг алах гэж оролдож байсан тул тэр юдэгээр явахыг хүсээгүй. За энэ дээр бид нар айсан гэж та бодож болохгүй шүү. Та нэг маш сайн ойлгоорой. Айгаад явсан биш. Матай 10 дээр бид нар бас мэддэг те 12 элч нараа явуулах илгээлтэнд явуулдаг те. Тэгээд 5 өнгөрсөн нөгөө нэг зүгээр нэмэлт дуртахад яг Матай 6 Иохан 6 дээр гарч байгаа 5-2 загсаар 15 мянган орчим хүнийг хоолсон үйл явдал чинь яг нөгөө Матай 10 дугаар бүлэг дээрх дагалдагч нар илгээлтэнд яваад буцаж ирээд тэгээд Марк дээр бол байгаа. Буцаж ирээд тэгээд хийсэн, заасан, үйлдсэн бүх юма Есүс тайлагнаж хийсэн. Тэгээд яг тэрний дараагаар нь тэд нар Есүс дагалдагч нараа амраахын тулд тэгээд тийшээгээ Бетесдагийн Бетсайда хотын ойролцоо зэлүүд газар очиж жоохон амраад ав гэд тэгээд явсан чинь тэгээд өөдөөс нь 15 мянган хүмүүс хүлээж исэн ойролцоогоор. Тэгээд үйлчилсэн, өдөржингөө үйлчилсэн. Дараагаар нь үйлч дуусангуутлаа шууд завинд суулгаад шуурга руу явуулсан. Тэгээд усан дээр алхаж байгаа. Тэгээд буцаж ирээ. Тэгээд боо юм түрүүний нөгөө тэнгэрээс бууж ирсэн далах малах гэдэг нь маргааш нь болж байгаа үйл явдал. Тэгээд эндээс хойш 7 сарын дараа одоо энд дараа нь Есүс Галилаар явж байлаа. Эдөөчүүд түүнийг алах гэж оролдож байсан. Тэгээд тэгээд Матай 10 дээр нөгөө нэг дагалдагч нараа илгээхдээ хэлсэн байхгүй. Би та нарыг сүрэг чон дунд хонь мэт илгээж байна. Тэгээд хоёр юм хэлж байгаа. Мэргэн ухаантай байх хэрэгтэй, гимгүү байх хэрэгтэй. Энэ гим гэдэг нь маш цаана маш чухал юм ярьж байгаа. Бурхныг амь насаа Бурхны тэр хаанчлалын зорилгоос тэргүүнд нь бүү тавьсан санаа хамгийн түрүүнд яригддаг шүү. Илгээлтийн одоо ийм зүйл дээр амь насаа хайрлаагүй нэг нь амь насаа олж авах болно гэж ярьдаг. Тэгэхээр хувийн эрх ашигаа хувиа бодож Бурхныг хоёрдугаар тавих. Хоёр эзэн гэж ярьж байгаа шүү дээ. Нэг бол Бурхныг эзнээ болгоно, нэг бол маммон гэж ярьж байгаа. Тэрний цаана дэлхийн эд баялаг гэж ярьж байгаа. Дэлхийн эд баялагын цаана юу байгаа вэ гэхээр миний эрх ашиг, хувь хүний бие гэдэг эрх ашиг яригддаг. Би өөрөө амьдралынхаа эзэн байх, би мөнгөөр дамжуулж амьдралынхаа Бурхан нь эзэн байх гэдэг юм чинь цаана яригдж байгаа байхгүй. Тэгэхээр илгээлтэнд явах дээр тагтаа шиг гимгүү бай гэдгийн хамгийн гол юм нь өөрийнхөө эрх ашигыг Бурхны эрх ашиг, тухайн илгээлтэнд явж байгаа үйлчлэлийнхээ эрх ашиг нөгөө хүний эрх ашигаас тэргүүнд бити тавьдаг. Тэгэх юм бол гим нүглийн нөгөө нэг үндэс болж байгаа байхгүй. Өөрийгөө бусдаас илүү хайрлах, өөрийгөө Есүсээс, Бурханаас одоо бусдаас гэсэн ч болно илүү хайрлах юм бол тэр нь асар олон гим нүглийн мөнгөний хайрлах хайр нь зүсэн бүрийн зовлонгоор мөнгийг хайрлах хайр нь хайраасаа болж зүсэн бүрийн зовлонгоор өөртөө сүлбсэн гэдээ бас Тимотер хэлдэг. Тэгэхээр цаана нөгөө өөрийгөө гэдэг хайр ярьдаг. Тэгэхээр асар олон гим нүглийн юм яригддаг. Тэгэхээр тагтаа шиг гимгүү бай, могоо шиг мэрэгүү ухаантай бай гэж ярьж байгаа юм нь тухайн тэр Матай 5 дээр бол та нар сайн мэдээ тараагаад хотод очихдоо зөвхт хүнийг олж мэдээд тэгээд тэр зөвхт хүнийдээ хотоос явна явтлаа илгээлтийнхээ үеэр тэндээ тэр айлдаа бай гэж ярьж байгаа байхгүй. Тэгэд энэ зөвхт хүнийг яаж шалгаж мэдэх вэ гэхээр сайн мэдээгээр дамжуулж, сайн мэдээ тунхаглаа, сайн мэдээнд хүлээж авж байгаа, сайн мэдээг
хаалгаа дэлгэж хүлээж авж байгаа хүмүүс нь зөвхөн болж байгаа. Харин сайн мэдээг эсэргүүцэж байгаа хүмүүс нь тухайн үедээ тэр чон гэдэг хэллэгээр хилэгдэж байгаа байхгүй. Тэнгүүтлээ хүмүүс та нарыг хавчвал та нар өөр хот руу зүхтаа гэд Матай дээр 10 дээр байгаа байхгүй. Илгээлтэнд явахад нь сануулсан зааврууд донд хүмүүс та нарыг хавчвал зүхтаа гэдэг үг. Тэгэхээр энэ айсандаа зүхтаах биш. Могоо мэт мэрэгэн ухаантайгаасаа болж энэ мэрэгэн ухаантай зөв тактик хэрэглэсэн санаа байхгүй. Яагаад? Дагалдагч нарт чинь нэг л ам байгаа шүү дээ. Есүс ч гэсэн одоо нэг л ам байгаа. Тийм учраас одоо энэ дээр Есүс миний цаг болоог байна гэдэг тэнгэрлэг энэ цагийн хуваараар явах нь маш чухал байгаа байхгүй. Мунхгаас болоод Бурхны дээр цагийн хуваараас зөрчиж одоо ямар нэгэн байдлаар хүний өөрийнхөө ойлголтын дээр түшгэлсэн юм хийхэд тэр монхог мэрэгэн ухаантай могоо мэт мэрэгэн ухаантай байгаагүйгээс болж шаардлагагүй хавчлагыг авчираад аюулд орно. Тэр утгаараа тэр илгээлтэн дээр Матай 10 дээр тэгж ярьж байгаа. Хүмүүс та нарыг хавчвал өөр хот руу зүхтаа гэж хэлээг өөр хот руу зүгээр яв гэсэн санаа байгаа. Өөр хот руу яв холд гэсэн санаа. Тэгээ энэ айсандаа биш байхгүй. Яагаад тэр түрүүлсэн шүү дээ. Тагтаа шиг гимгүү вэ гэдэг дээр амнасаа хайрлах юм бол та нар тэнцэхгүй гэдэг хэллэг тухайн хам сэдвүүд нь байгаа байхгүй. Тэр амнасаа ерөөсөө хайрладаг хүн илгээлтэн тэнцэхгүй байгаа. Тэгсэн мөртлөө тэнд хүмүүс хавчвал холдож явах юм ярьдаг. Яагаад? Шалтгаан нь айсандаа биш. Мэрэгэн ухаантай байгаад. Яагаад вэ гэхээр нэгхэн ам байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ хүн угаасаа хүлээж авахгүй бол заавчлаарай, за ойлголоо гэж явах орхих ёстой байгаа байхгүй. Энд чинь нөгөө могоо нохоонд нэгдүгээр гахаанд сувд бууг нохоонд үнт нэгдүгээр нохооны өмнө үнтэй зүйлээ битгий хаяа гэдэг мартчихлаа. Ямар ч юм хоёр хэллэг байгаа шүү дээ, нохоонд үнтэй зүйлээ битгий өг, гахаанд сувдаа битгий өг. Гахаанд сувдаа битгий хай гэсэн санаа байгаа байхгүй. Тэгэхээр гахаа нохоо гэж ярьж байгаа тухайн Матай 10 дээр чон гэж ярьж байгаа хэллэг чинь сайн мэдээгээр л ярьдаг. Сайн мэдээ ярихад сайн мэдээг тэр Бурхны үннийг ярихад хүлээж авахгүй эсэргүүцээд хавчих гад байвал шууд орхих ёстой юм ярьдаг. Есүс ч гэсэн яг ингэж үйлчилж ийсэн. Паул ч гэсэн яг ингэж ийсэн. Орхиж олон юм дээр сонсохгүй байгаа хүмүүсүүд ингэ мэтгэлзээд байвал шаардлагагүй мунхаг байдлаас болж хавчлага үүсгээд тэгээд өөрөөсөө ганц олдох аймаа алдах магадaltaй нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол хин хохирхоо гэхлээр за яг хөө бид нар тэгэл аврагдсан юм чинь бурхан дээр очино. Хин хохирж байгаа гэхлээр хаанчлалын нөгөө ургацууд хохирж байгаа байхгүй юу? Ургацыг нь хураах ёстой ганцхан ам надад байгаа шүү дээ. Тэгэхээр авахгүй намайг тоохгүй хаанчлалыг Есүсийг тоохгүй загалмай сайн мэдээг цагалмай сайн мэдээ боيو тэр бүдрүүлэгч чулуунд бүдэрж байгаа тэр хүмүүс байвал орхиод яваад өөр хар мянган хаасайгүй зовлонтой сайн мэдээ сонсоход шууд итгэхэд бэлэн сүнсэндээ ядуу бодтой ядуу өвчтэй хар мянган хүмүүс байгаа учраас өөр хот руу яв гэдэг энэ санааг ярьдаг. Тэр утгаараа би энэ дээр нэг юу хэлэх гээд байгаа. Нэг дээр юдэчүүд түүнийг алах гэж оролдож байсан тул тэр юдэгээр явахыг хүсээгүй юм гэж ярьдаг. Энэ айсандаа болоод амьд явахыг хүссэн учраас гэсэн санаа цаана биш. Энэ нь яагаад хүсээгүй вэ гэхээр одоо энд цаана хэлж байгаа цаг нь болоогүй. За тэрийг одоо бүгд ярилцъя. За ийм та энийг бодчихоор айсандаа биш. Энэ мэрэгэн ухаан маш чухал Тэнгэрийн хаанчлалын чухал төлөвлөгөө явж байгаа цагийн хуваарийн дагуу явж байгаа учраас. За хоёрдугаар ишлэл. Юдэчүүдийн майхан баяр ойртжээ гэдэгдээ түрүү ярьсан тий. Майхан баяр бол 10 сард болдог 7 хоногийн турш үргэлжилдэг. За одоо энэ дээр хардаа нэг майхан баяртай холбогдлолтой нэг богинохоо нэг чухал юм хэлээд тхий. Майхан баярын утга санааг та мэдж байгаа бол би дахиад сануулъя. Юу гэхээр 7 хоногийн турш жилд болдог 3 баяр дээр гурвуулан дээр нь юдэчүүд Израилийн бүх ирчүүд заавал очих ёстой. Заавал. За тэгээд нэгдүгээр алгасал баяр, Пентекост баяр одоо энэ майхан баяр. Тэгэхээр алгасал баяр дээр очиход бол шууд маргааш нөгөөдөр ингээд баг 1 сумаар гэдэг юм уу 3 баяр давхцчихж байгаа байхгүй юу. Пентекост нь бол 50 өдрийн дараа болдог учраас Пентекостийн баяр дээр очино. За тэгэнгүүтлээ одоо энд бол 7 сарын дараа болдог 3 баярын чинь сүүлийнх нь баяр нь майхан баяр байхгүй юу. Тэгэхээр эвлэрүүллийн өдөр, бүрээдэлтийн өдөр бол ирчүүд заавал очих шаардлагагүй юм шиг үлээ. Гол нь майхан баяр дээр заавал очино. Тэгээд гэхдээ майхан өмнөх хоёр баярыг бол тийм өөр байдлаар тэмдэглэх байх л да. Сайн судалсангүй. За майхан баярын хамгийн гол нь ямар утга учиртай баяр вэ гэхээр бид нар мэдэн штэ. Ерөөсөө энэ бүх баярууд чинь бүгд Израилийн Египтээс аварсан авралтай Египтээс чөлөөлсөн үйл явдалтай бүгд ямар нэгэн баяраар холбогддог. Тэр нь юу гэж ерөөсөө бидний итгэлийн амьдралын гим нүглээс
авраад чөлөөлөөд амлагдсан газар буюу бурхны өөрийнх нь эзэмшилд орж байгаа энэ харанхуугаас гэрэлт гаргаж байгаа энэ авралыг цаана тусгаж харуулдаг. Тэгээ үүнтэй холбогдлолтой баярууд явагддаг дандаа. Тэгэхээр энэ майхан баяр бол яаж байгаа гэхээр нөгөө алгасал нь бол ингээд гаргах үйл явдал мавлал тэгэл ингээд явж байгаа. Тэнгүүтлээ майхан баяр нь болохоор хамгийн за яг сүүлийн баяр гэж ойлгогдож байгаа. Энэ баяр нь болохоор хамгийн баяр хөөртэй, хамгийн одоо ер нь бол их гоё баяр байгаад байгаа байхгүй юу. 7 хоногийн турш Израилийн ирчүүд гэр бүлээрээ Иерусалимд очоод тэгээд Иерусалимын ойролцоо бүр тэр өтгөө зарим нь Иерусалимын хотод бүр сүмийн талбай дээр хүртэл майхнаа барьдаг тохиолдол хүртэл байдаг гэд тийм судалгаа бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бүх хүмүүсүүд Иерусалимын ойролцоо бүгд майхангаа бариад тэгээд гэр бүлээрээ байна. 7 хоногийн турш байна. Тэгээ энийг гол хэлж байгаа. Тэгэнгүүтлээ майхныхын дээр нэг юм нүх гаргацдаг гинэ. Нүхтэй байх ёстой гинэ. Тийм олж мэдлээ. Тэгээд шүн унтчихта 7 хоногийн турш тэндээ ингээ унтчихта байрлаж ихта шүн оддыг хараад тэгээ оддыг харангаа нөгөө нэг үйл явдлыг сандаг. Тэр нь ямар үйл явдал вэ гэхээр 40 жилийн турш Израилийг нөгөө 2 сая орчим болсон 70 хүн анх Яаковын 70 ам бүлтэй гэр бүл Йосеф дээр очиж Израиль дээр хүн очсон шүү дээ. Тэ Израильчууд Египтэд очсон. Тэгээ 430 орчим жилийн дараа 70 хүн 2 сая орчим судалгаагаар 2 сая орчим хүн амтай бүхэл бүтэн үндэстэн болцсон байсан. Фараон хүртэл айж исэн. Энэ олон үндэстэн бидний дайснуудтай нэгдээд бидний эсрэг босвол асар аюултай гэд нөгөө нэг аллах чинь болдог. Тэгээ Мосег ээж нь итгэлээрээ хамгаалаад 3 сар нууж байгаа сүулдэ гол тая орхиод явдаг те. Тэгээ урсгалд эзэн даатгаад ийм үйл явдал болж байгаа. Тэгэхээр ингээд Израильчүүдийг 10 гайхамшиг гэж хэлж болно. Нөгөө талаараа гамшиг гэж хэлж болно. Хоёр талаас харж байгаагаа шалтгаалаад Израилаас гараад тэгээд 40 жилийн турш цүлд явж байгаа. Гэхдээ 40 жил явах шаардлагагүй байсан. Гэхдээ итгэлгүй байдлаасаа болж ийм шийтгэл авсан. Нөгөө нэг 12 тагнуулчин 10 нь итгэлгүй юм хэлээ. Тэгээ ард олон бүгд бурхныг сордог. Ер нь 10 удаа сорьсон юм билээ шүү. Тэр утгаараа би өчтөр уншсан чинь тэр утгаараа тооллого хэд дээр байлаа 14 дээр ч илүү нөгөө энэ ард түмэн хэдий болтол намайг сорих юм бэ? 10 удаа намайг сорлоо гэд би бүгдийг нь устгах нь. Чамаас би шинэ үндэстэн гаргана гэд Мосед хэлэх үед Мосе те эзэн минь та ингэж гаргачаад ингэж гайхамшигаар бөө юм болгож гаргачаа үндэстнүүд бүгд танаас айж сүрдэж байхад та гаргасан ард түмнээ амлагдсан газарт нь оруулж чадсангүй гэж таныг бусад үндэстэн хэлнэ шүү дээ гэж гих мэтчлийн ингээд харилцсан ярианаас итгэлийг нь хараад Мосегийн итгэлийг хараад тэгээд өршөөдөг боловч нэг зүйлийг үр дагаврыг нь үлдээдэг. Тэр нь юу гэхээр та нар итгэлгүй байсан учраас тэгээд итгэлгүй энэ үгс хэлэхдээ ийм үг хэлсэн байхгүй юу? Яана эмгтээчүүдийг минь энэ нөгөө Анакийн үр удам гэдэг нөгөө Канаанд байгаа асар олон том биетэй мундаг үндэстэн аймагуудыг сонсчод 10 тагнуулчийн итгэлгүй байдлыг сонсоод нөгөө хоёр нь бол Калев Явши хоёр байсан шүү. Энэ хоёр л амьд амлагдсан газарт орсон. Бусд нь бүгд өгсөн шийдвэрлэг авсан байхгүй. Тэгэхээр 40 жилийн турш жам ёсоор өөхнө. Шууд алаагүй. Тэгэхээр нөгөө 10-ыг нь алсан л юм байлээ. Дахлаар зогшаалсан юм байлээ нөгөө 10-ыг бол. Тэгээд гол нь тэгээд тэр 10-аас болж ингээд нөгөө өөрсдийнхөө боолын сэтгэлгээ гэж ярьдаг. Өөрсдийнхөө ойлголтон дээрээ түшгэлсэн байдлаасаа болж бурхан гэж байхгүй, бурхан хаана байна? Бид нарыг энд өхүүлэхээр ирсэн юм уу? Буцаад Египт рүүгээ яваа юм аа гэж бөө юм болж байгаа. Хэрвээ очивол яаш штэ? Манай эмгтээчүүдийг аваад хүүхдүүдийг минь боолчлаа штэ гэж ярьдаг байхгүй. Тэгээ бурхан дараагаар түрүүний нөгөө Мосетэй ярилцсныхаа дараагаар за тэгвэл чиний итгэлийг чинь болж би өршөө. Гэхдээ үр дагавар нь үлдэж байгаа гэсэн санаагаар хэлээ. Тэгээд тэдний өөрсдийнх нь хэлсэн хүүхдүүдийг л би зөвхөн оруулна. Тэд хүүхдүүдээ алдна гэж айж исэн тэр хүүхдүүдийг нь тэр дорой хүүхдүүдийг нь харин би амлагдсан газарт оруулна. Харин бусдыг нь юу лээ 20-оос дээш настай ч илүү бусад томчуудыг нь ерөөсө 40 жилийн турш үхэн үхтэл нь та нарыг хэрэн тэнүүчүүлнэ оруулахгүй гэсэн тийм шийтгэл өгдөг. Тэгээ энэ 40 жил гол нь тэгж хэлсэн мөртлөө энэ 40 жилийн үйл явдал нь юу болж байгаа вэ гэхээр бурхан бас нэг газар хэлж байгаа байхгүй юу? Бурхан тэдний ерөөсө өлсгөөгүй. Ерөөсө амын цангуулаагүй. Гайхамшигаараа өдөр болгоны маанаагаар байнгын ер бусын цүлд ус байхгүй шүү дээ. Ер бусын байнга усыг хангаж исэн хад маднаас гаргаал те янз бүрийн тийм тэр нөө шорог ус мус гээл тэгээд бурхан өөрөө хангаж исэн энэ гайхамшиг.
Тэгээд тэдний сандаал нь өмссөн сандаал нь хүртэл 40 жилийн турш нэг ерөөсөө урагдаагүй гэж байгаа байхгүй. 40 жил нэг сандаалтай алхасан гэд бодолтой. Тэгэхэд ерөөсөө урагдаагүй, өлсөөгүй, цангаагүй. Тэгэхээр энэ 40 жилийн гайхамшигын амьдралаа энэ 7 хоногийн турш эргэн санж дурсаж эзэндээ талархах ийм баяр юм шүү. Энийг та ойлгочихоорой. Ямар их юм ярьч ба. За. Тэгээ гол нь ийм баяр, хамгийн баяр хөөртэй. Тэгээд бүх ирчүүд заавал очих ёстой гэдэг мэдээлж чухал. Асар олон хүн тэнд байна. Тэгээд тэнд очиод 7 хоногийн турш тэнд байна. 7 хоногийн турш асар олон ирчүүд, израильчууд тэнд асар олон хүмүүс байна гэж та ойлгож байна. Энэ мэдээлж чухал. За 3 дугаар эшлэл. Тэгтэл дүү нар нь Есүст. За дүү нар нь гэж байгаа шүү. Ямар эдгээр дүүнэрийнх нь нэр нь бол Матай 13:35 дээр байгаа. Марк дээр бас байт юм билээ. Хин гэж байгаа вэ гэхээр за би уншчихъя. Та зүгээр ямар ч нэг бидний мэдж байгаа хэд байгаа шүү дээ, тэ. Яаков, Юда хоёр бол шинэ гэрээний 27 номны Матай 17-гийн 10 биш ээ. Матай 13:55. Шинэ гэрээний 27 номны 2-ыг нь бичдэг. Тэ. Яаковыг бичсэн, Юдаг бичсэн. Юда ганцхан бүлэгтэй загтал байгаа. Энэ хоёр хоёулаа Есүсийн хоёр дүү шүү. Итгээг байснаа сүулдэ итгэсэн гэсэн үг амьлалтаас нь болж. За Матай 13:55 дээр эн чинь мужааны хүү биш үү? Хүү биш билүү? Эхийг нь Мария, дүүнэрийг нь Яаков, Йосеф, Симон, Юда. Энэ дөрвөн дүүтэй. Есүстэй нийлээд 5 эрэгтэй гэсэн үг. Нөгөө өөлөн ихийн 5 шиг те атгсан 5 гар гэдэг шиг 5 ирчүүдтэй. Тэгээд охин дүүнэртэй. Тэд дүүнэрийнх нь нэр нь байхгүй, тоон байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө эцгийн эрэхт ёстой эмэгтэйчүүдийг тоолдоггүй байсан шүү дээ. Ургийн бичигт ч эмэгтэйчүүдийг оруулдаггүй. Гэхдээ Есүсийн ургийн бичигт орсон шүү дээ, тэр онцгой. Тэгээд тэр утгаараа нөгөө 572 засгаар 5000 ирчүүд гэдэг эмэгтэйчүүд хүүхдүүдийг нь тоолоог байхгүй. За тэгээд Яаков, Йосеф, Симон, Юда. Йосеф, Симон хоёрыг нь бол мэдэхгүй юм байна. Бичээс байгаагүй. Юда, Яаков хоёр нар итгэсэн. За эдгээр ингээд дүүнөр нь гэсэн үг. Эмэгтэйчүүд нь ч байсан юм уу? Ер нь ирчүүдэд нь л ярьж байгаа л да. Тэгтэл дүүнөр нь Есүст эндээс хөдөлж юдэ рүү яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харнаа. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үйлддэггүй. Хэрв та эдгээрийг үйлддэг бол өөрийгөө ертөнцид харуулал даа гэж хэлв. За эдгээр өгс дотор байна шүү дээ, тэ. 5 дугаар ишлэлийн дүгнэлтэнд хүргэсэн юм эдгээр өгс дотор байгаа байхгүй юу? 5-ыг дооншия хоёлаа. Есүсийн дүүнэр хүртэл түүнд итгээгүй ажээ. Тэгэхээр саяны ярьсан өгс дунд итгэлгүй байдлаас гарсан өгсүүд байгаа болж таарж байгааз. За бүгдээрээ харъя. Тэгээд энэ өнөөдөр биднэрт маш чухал шүү. Маш чухал. Есүсийн дүүнэр Есүсийн гайхамшигыг харж л байсан ойлгомжтой. Есүсийн ярьдаг байсан өгсүүдийг бүгд сонсдог л байсан. 12 настайдаа Лук 2 дээр бас тэ 12 настайдаа яалаа. Фарисеи хуулийн багш нартай ном аялцаал тэ бөөнлийн болж байгаа. Тэгээ Лук дээр бол тодорхой байгаа. 2 ишлэлээр хэлсэн байгаа. Багаасаа бурхны болон олонний тааллыг хүртсэн хүүхэд байв гээл том болохдоо ч гэсэн олонний тааллыг бие гүйцсэн сайхан олонний тааллыг гүйцсэн бурхны тааллыг олон хүмүүсүүд таалагдсан хүн болов уу гэх. Тэгэхээр дүүнэр нь бол энийг үргэлж мэдэрсэн гэсэн үг. Ерөөсөө ямар ч алдаа гаргадаггүй. Асуусан асуултанд болгонд хариулдаг. Ерөөсөө төгс дэлхийд дээрх цорын ганц яг бодиттой Библийн дагуу ертөнцийн дагуу цорын ганц нүгэлгүй ганцхан хүн амьдарч ийсэн нь Есүс шүү дээ. Тэгээ тэр нэг нь том ах нь болоод доор нь байгаа дүүнэр нь баггүй юу? Ирчүүд, 4 ирчүүд байна. Тэгээд багаасаа яаж өсдөг вүлээ ирчүүд те. Тэгэхээр төгс ахтай гэж бодоорой. Төгс ахтай. Төгс ах нь төгс дүр зураг. Тэгээ ээж нь бол ээж аав нар нь бол тэгэл аав те яг аав нар нь гэж ярьж байгаа нь Йосеф тэгээд 30 наснаа Есүс 30 наснаас үйлчлээ эхэлсэн те. Тэгээд 30 насных нь 30 жилийн амьдрал нь бол Библи бичигдээгүй ганц нэгэн үйл явдал нь л байгаа. Тэгээд тэр хугацаанд Йосеф нас барсан гэсэн судалгаа байгаа байхгүй. Тэгээд Мария бас өөр хүнтэй суусан байх магадaltaй юм шиг бас юм ярьж илээ зарим хүмүүсүүд. Тэгээд зарим нэг эцэг нь ондоо бас байх магадaltaй нэгдүгээр. Хоёрдугаар угаасаа бүгд Йосефийн хүүхдүүд байсан ч гэсэн эцэг ондоо шүү дээ. Есүс чинь Йосефийн хүүхэд биш шүү дээ. Ариун сүнсээр дамжуулж Бурхны хүүхэд. Йосефийн ямар ч тийм ген цус Есүс юусоо байхгүй байхгүй.
Хууль ёсны дагуу Есүсийн аав нь Йосеф болоод Давидын удам гэдгийг Матай баталдаг. Лук бол яг одоо юу гэдэг юм махын гэдэг юм уу? Ээжээс нь тэр махаараа бол бас Йосеф, цусаараа бол Бурханых, махаараа бол Давидын удам, хууль ёсороо бол бас Давидын удам гэдэг иймэрхүү байдлаар баталдаг шүү. Марк, Лук бол Йосефийн цус бол юусаа байхгүй гэдэг утгаараа өөр эцэгтэй гэж ярьж болно. Дүүнэр нь өөр эцэгтэй. Есүс бол аав нь Бурхан шүү дээ. Ариун сүнсээр. За тэгээд энэ дүүнэр нь шүү дээ те саяны ярьсан энэ дүүнэр нь итгэлгүй байсан гэж тавдаар хэлж байгаа. За яаж итгэлгүй байсныг нь бүгдээрээ одоо хараад тэндээс нь бүгдээрээ ойлгох юм ойлгоё. За дөрөвдүгээр шүү дээ. Бороо орж явах шүү хин. За 4 биш 3. Тэгтэл байж тэ дүү нар нь Есүст эндээс хөдөлж. За одоо та бид нар түрүүн уншсан 1-р эшлэл дээр 2 ч илүү 2 дээр майхан баяр болж байгаа шүү. Майхан баярт очих зорилготой ярьж байгаа. За учир нь Есүс тэгтэл дүү нар нь Есүст эндээс хөдөлж Юдэ рүү яв. За майхан баярт угаасаа та эрэхтэй үе юм чинь жил бүх ирчүүд очих ёстой штэ гэд Есүс байнга очдөг байсан. Одоо ч очино. Та энэ сүүлийн 10 дугаар эшлэг харах юм бол гэвч дүү нар нь баярт явхад Есүс ч ил биш нууцаар явлаа гэд. Гэхдээ яг дүү нартайгаа хамт яваагүй. Дараа нь тэр нь үдээс хойш нь уу маргааш нь уу 7 хоног үргэлжлэх гэж ярьсан шүү дээ. Маргааш нь уу үдээс хойш нь уу мэдэхгүй. Эсвэл цагийн дараа юу явсны яг дараагаар нь 10 минутын дараа юу мэдэхгүй. Ямар ч байсан дараа нь ямар ч байсан явах ёстой явсан. Гэхдээ одоо энэ дүүнэрийнх нь хэлж байгаа зорилго нь бол та явах ёстой ирэх хүн учраас хууль мөл яриаг энд өөр юм ярьж байгаа. Тэр ярьсан юм нь Есүсийг дүгнсэн дүгнэлт нь итгэлгүй байдлын дүгнэлт байгаа байхгүй юу? За бүгдээр харъя. Эндээс хөдөлж Юдэ рүү яваа. Тэгвэл за одоо сонсоорой. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харнаа. За энэ дагалдагчид гэдэг бол 12-ыг бол мэдээж хэлээгүй. 12 байн хамт явж байгаа. 12-оос гадна дагалдагч нар. За тэр тусмаа Юдэ аймагт байгаа дагалдагч нар. Юдэд биш тэ Юдэд Есүс очсон шүү дээ. Үйлчлэлээ Юдэгээр эхэлсэн. Тэгээ дунд нь бас нэг очсон. Ер нь бол Юдэд очиж байгаа. Гэхдээ ихэнх 3 жилийнх нь ихэнх жил нь Галилд өнгөрж байгаа шүү. Юдэд бол маш цөөхөн очиж байгаа. Яагаад тэгэхээр тэнд очих тусам нөгөө товлсон цагийг нь хурдан хурцгах тийм аюул байгаа учраас нөгөө могоомит мэрэгэн ухаан гэдэг шиг Есүс холддог. Юдэгээс дандаа холдож исэн. Ямар нэг юм яагаад тэгэхээр очиод Есүс одоо энэ сүүл дээр ярина. Дүүнер шигээ байж чадахгүй байхгүй. Есүс бол Есүс. Тэрийг нь одоо бүгд ярина. За тэгээд ингэж байгаа дагалдагч тэгвэл та явах хэрэгтэй. Баярын үеэр тэр тусмаа яваа. Яагаад вэ гэхээр тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харнаа. Үйлсийг тань харна. Тэгээд дүүнэрийнх нь эхнийх нь одоо ярьж байгаа санаа бол та дагалдагч нартаа үйлсээ харуулахыг хүсэхгүй байх гэж юу гэсэн санаа. Дагалдагч нарт та яг одоо энэ түрүү хэлсэн шүү дээ. Майхан баяраар 7 хоног үргэлжилдэг баяр бүх ирчүүд очих ёстой. Нэг газар Иерусалимийн иргэн тойронд Израилийн бүх ирчүүд түрүү өчигдөр гинэ 7 сар л да. Гэхдээ одоо энэ 6 дугаар ишлэл дээр юу лээ 5,000 ирчүүд байсан шүү дээ. Тэр уулан дээр тэр Бетсайд ирэг дээр. Тэгээ та бодлоо. Зөвхөн Галилийн тэр ганц тэр хоолны тэр нэг үйл явдлаар 5,000 ирчүүд. Тэгэхээр чин Галилд хэдэн аймаг байгаа вэ те? Израильд 3 аймаг гэж ярьж байгаа. Тэгээд аймаг болгон чинь хотуудтай. Одоо энэ чинь зөвхөн Бетсайд хотын ирэг дээр л хотын дээр ойролцоо тал газарт л болсон үйл явдал. Гэтэ олон хотуудаас сугалсан л да. Тэгээд 5,000 болсон баг. Гэтэ гол нь Юдэ аймагт чи асар олон хүн байгаа шүү дээ. Тэгэхээр хэдэн мянгаар л яригдана. Би одоо хэд мэдэхгүй байна. Доор ажил одоо 20 30 40 хэдэн мянга болд юм байгаа мэдэхгүй байна. Ямар ч байсан асар олон хүмүүсүүд Израилийн Иерусалимийн ойролцоо байх онцгой үйл явдал байхгүй. Тэгэхээр та түрүү хэлж штэ. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань харна. Тэгэхээр та Израиль руу яваач. Баяр руу яваач. Тэгвэл дагалдагч нар таны үйлсийг харна шүү дээ. Та үйлсээ харуулахгүй мүү? За 1-р, 2-р, 4-р ишл. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үйлддэггүй. Есүсийг тийм дүүнер нь ойлгохдоо
түрүү хэлсэн шүү дээ. 5 дээр итгэлгүй дүүнөр нь ч гэсэн итгээгүй байжээ гэд. Дүүнөр нь шүү дээ яг зүү итгэл байгаагүй гэсэн. Өөр итгэл, өөр байдлаар дүгнжсэн гэсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо энд ярьж штэ. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч. Есүс ахыгаа нийтэд ил байхыг хүсдэг нэгэн. Гайхамшгүйд үйлдэгдэж салхи юм шиг байна. Ямар нэгэн ус буталж байгаа юм болов гэсэн. За гайхамшиг үйлдэж байгааг нь дүүнэр нь дүгнэхдээ яг л хүмүүсүүдийн алдаршихтаа, гайхамшиг үйлдэхтэй, бусад туслахтаа, нэр хүнд авахтаа, олон хүмүүс цуглуулгахдаа хүмүүс ямар зорилгоор юуг хүсэж цуглуулдаг яг тэрүүгээр Есүсийг харсан байгаа даа байхгүй юу? Түүнээсээр Бурхны хүү, сүнсний аврал бүр асар тэр цаад нөгөө нэг авралт хүргэдэг итгэлийн тэр гол зүйлсүүд ярьж байгаа. Тэдгэр зүйлсүүдийг ерөөсөө тэр байдлаар нь Есүстэй итгээгүй гэсэн үг. Гэтэл Есүс байнга энийг ярьж исэн. Дүүнэр нь тодорхой хэмжээнд энэ зүйлсийг хангалттай сонссон байгаа нь ойлгомжтой байхгүй. Гэтэл итгээгүй байсан. Зүгээр хүний тэр нэг юм үйл явдлаар. Тэгээд дөрүүдээр учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үйлддэггүй. Нийтэд ил гарч, нийтэд өөрийгөө харуулахыг хүсэж одоо энэ месиа гэдэг хэллэг ярьж байгаа. Тэгэхээр олныг удирдах, олныг дагуулж, ромчуудыг одоо нөгөө л хүний ойлголт ромчуудын эсрэг гаргахын тулд олныг цуглуулах хүчийг босгоод олныг дагуулах, дагалдуулахыг та хүсэж байгаа, нийтэд гарахыг хүсэж байгаа ямар ч хүн нууцаар тэр олонний өмнө гарах хамгийн гоё тактиктай чухал алхмуудаа нөгөө сонгуул Монголтай адилхан чухал хийсэн гавья хамаг гол юмнуудаа нууцаар хийдэггүй шүү дээ. Та эдгээр чинь жинхэнэ таныг нөгөө нэг алдаршуулж олонний өмнө гарах зүйл чинь байтал та яагаад нууцаар Галилаар яваад байгаа юм бэ гэж ярьж байгаа. За тэгээ одоо нөгөө нэг 7 сарын чухал олж мэдсэн мэдээлэл тантай хуваалцсан. Яагаад 7 сард болсон үйл явдлыг Иохан дээр бичээгөө Матай, Марк, Лук дээр бичсэн байдаг гэж ярьж байгаа шүү дээ. Тэр донд тэр мэдээлэл дээр ингэнэ. Одоо энд 6 Иохан 6-гийн 71-ээс Иохан 7-гийн 1-ийн хооронд болж байгаа 7 сар гэсэн шүү дээ. Тэр алгасал баяраас майхан баяр хүртэл 7 сарын дараа болдог. Левит 3 дээр 23 дээр байгаа. Тэгэхээр тэр хугацаанд болсон үйл явдлыг бусад сайн мэдээний номонд бичсэн. Тэгээд тэр бичснүүдийг ингээд юу жишээ нь байгаа вэ гэхээр эдгээрүүд байгаа гэж байгаа байхгүй юу? Жишээ нь Есүс Тир Сидон гэдэг Израилийн яг Израиль юу гэдэг Ромын харьяалалд байгаагүй бол Израилийн хилийн хойно байдаг одоогийн Ливан гэдэг улсын хил байхгүй юу? Хот 2 хот нь Тир Сидонд ч юм уу гэсэн тэр нэг судалгаа бол ярьж байгаа. Тэр Сидонд бас очсон байна гинэ. Тэгээд Галил нуурын нөгөө талд Йордан голын цаа талд байдаг Декапол гэдэг 10 харь үндэсний хот 10 харь үндэсний хотоос бүрдсэн Декапол гэдэг муж байгаа байхгүй юу? Тэнд бас очсон. Бид нар бас урд нь ярьж ирсэн нөгөө түмэн гээд чөтгөр шүглсэн нэг нь түмэн гээд легион гээд хоёр чөтгөр шүглсэн үнээс идгээд энэ бол Декаполд болсон үйл явдал байхгүй юу? Дараагаар нь бас 4,000 ирчүүдийг бас хооллоно. Дараа нь бас болдог. Тэр бас Декаболд болж байгаа. Тэгээ иймэрхүү Декаболд болсон үйл явдал. Тэгээд ерөнхийдөө Галилийн захын хотуудаар гол дүгнэлт нь юу вэ гэхээр Иохан 6 дээр Есүс яг одоо энэ Галилаар та нийтэд хийхгүй нууцаар хийгээд байна гэж дүүнэр нь сая хэлж штэ. Тэгтэл дүүнэр нь биш 4 дээр учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үйлддэггүй. Гэтэл та нууцаар хийгээд байна гэсэн санаа байхгүй юу? Энэ дүгнэлт нь энэ дүгнэлтэнд хүргэх юмыг Есүс 7 сарын турш хийсэн байгаа байхгүй юу? Яагаад 7 сарын тийм гинт өөрчлөлт гарчваа гэхлээр Иохан 6 дээр 572 загсаар 15-аас 20,000 орчим хүмүүсүүдийг хоолсон үйл явдал болдог. Энэ үйл явдал энэ гайхамшигыг сайн мэдээний 4 ном дөрвөлөө бичсэн. Есүсийн хамгийн оргил гайхамшиг байгаа байхгүй юу? Асар олон хүмүүсүүд харуулсан олон талт гайхамшиг болсон. Юр бусын гайхамшиг энэ байгалийн жамаас бүр давсан гайхамшиг Есүс үлдэж байгаа. Тэгээ энэ гайхамшигын яг дараа нь маргааш нь яаж байгаа вэ гэхээр Иохан 6 дээр болж байгаа шүү дээ. Хүмүүс дахиад нэг гайхамшиг үзэх гээд далах идэх гээд ирдэг. Тэр үед Есүс баахан юм ярьж байгаа 4 бүлэг хүмүүс байна гэж бид нар өмнөх чимээгүй цагаар үзсэн шүү дээ. Асар олон хүмүүс байсан, юдэчүүд байсан, бас
12-оос нь гадна өөр дагалдагч нар байсан. 12 нь байсан. Тэгээ 12-оос гадна бусад дагалдагч нараас нь олонх нь явсан гэж байгаа 66 6-гийн 66. Үүнээс болж түүний дагалдагчдаас олноороо буцаж цаашид түүнтэй хамт явсангүй гэж байгаа. Оо яана би гадаа юм угаацсан байсан шүү дээ. За. Цолиос гаргалаа шүү. Угаасаа норцсон. За. Гинт өөр юм бодогддог шүү дээ. Ягаад вэ? За одоо энэ дээр хараа. Тэгэхээр 66 дээр ингэж байна. Харж байна 60 зөвхөн 66 ч биш. Та одоо энэ дээр харах юм бол Иохан 6 дээр нөгөө нэг би өөрийгөө Тэнгэрээс бууж ирсэн далах Бурхны хүү. Тэгээд миний махыг идэж цусыг уухгүй бол та нарт мөнх ам байхгүй гэд асар нөгөө нэг юм чухал мөртлөө ойлгоход хэцүү маш чухал зүйлсүүдийг ярьсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг гайхамшигын үйлдэлд асар болоноо дагж ирсэн хүмүүсүүд бүгд Есүсийн үгнээс нь болоод бүр дагаж явсан дагалдагч чинь болёо гэж явсан хүмүүсүүдээс нь хүртэл юдэчүүдээс биш байгааз тэд нар бол тодорхой. Дагалдагчдаас нь хүртэл олноороо явсан гэж 66 дээр хэлж байгаа. Тэгээ юдэчүүд бүр тодорхой. Мах биеэ бидэнд идүүлэхээр мах биеэ бидэнд идүүлэхээр энэ өгч яаж чадах юм бэ гэдэл маргалдцгаа гэж юм. Тэнгэрээс 41 дээр Тэнгэрээс бууж ирсэн талах бол би байгаа юм гэж Есүсийн айлцнаас болж юдэчүүд түүнээ талаар дургуйлан гүнгэнэлдэж эн чинь Йосефийн хүү Есүс биш билүү? Бид эцгийнхийг мэднэ шүү дээ. Одоо болохоор Тэнгэрээс бууж ирсэн гэж тэр яаж хэлж чадж байна гэл. Иймэрхүү асар нөгөө нэг юм гинт нөгөө нэг ширүүн тэр номлолын тунхаглалын цаг болсон байхгүй. Тэгээ эндээс эхлээд яасан бэ гэхээр Есүс 7 сарын турш олноос холдсон. 7 сарын турш. Тэгээд түрүүний ярьсан Тир, Сидон, Декапол гээд Галилийн хойгуур маагуур. Гэтэ очсон газар болгондоо гайхамшиг үлдэж байгаа. Тэгээд жишээ нь юу болж байгаа гэхээр энэ үеэр бол те тэр нөгөө нэг Матай дээр гардаг гинэ тэр алдар өөрийгөө нөгөө Яаков, Йохан, Петерт алдрын биеэрээ харагддаг штэ. Мосе, Илия хоёртой хамт уулзж байгаа. Тэрийг харуулсан байгаа даа. Ер нь ингээд олон гайхамшигуд болсон. Тэгэхээр гол нь олноос хол байсан. Зорилго нь. Яагаад вэ гэхээр нөгөө нэг товлсон цаг ярьдаг штэ. Миний цаг хараахан болоог байна. Тэр цаг нь ойртох гэдсэн. Олон хүмүүсүүдийн дунд Есүс байх юм бол тэр цаг дандаа хурцсах гэдэг байхгүй юу? Яагаад вэ гэхээр Есүс ярих болгондоо худлаа бялдуучилж худлаа юм ярихгүй штэ. Шууд үннийг ярьдаг. Үннийг ярих болгонд дандаа үгнээс нь болж хүмүүс Есүс дургу болдог. Хийсэн гайхамшигт нь дуртай мөртлөө гайхамшигын зорилго нь тэр үннийг яриа тэр үнэнд итгүүлэхэд гайхамшиг нь тэмдэг болох зорилготой шүү дээ. Үгийг нь доороос нь дэмжиж үгийг нь үнэн гэдгийг нь батлахад гайхамшиг байдаг. Гайхамшигт нь итгээд гайхамшигыг нь үзэнгүүтлээ та бол Бурхны хүү нөгөө иш үзүүлэгч мөн байна гэж ярьж байгаа тэр үе дээр нь өөрийнхөө үнэн ярих үед итгэдэггүй. Тэгээд хавчих гад алах гад бөө юм болдог. Тэгээ олон хүмүүсийн дунд яг ийм болдог. Тийм учраас Есүс дандаа нөгөө нэг юм олноос 7 сарын турш олноос холдсон байгаад байгаа юм. Олноос холдож те ингээд нэг юм бүлэг. Тэгээ энэ 7 сарын турш юун дээр илүү анхаарсан бэ гэхээр 12 дагалдагч нараа бэлтгэх дээр илүү анхаарсан байгаа байхгүй юу. Саяны явсан энэ газруудын турш байнга 12 дагаж явж байгаа. Тэр дундаа тэр онцгой тэр алдрын биеэрээ харагдсан эднэр чинь нөгөө нэг яг нөгөө Йохан, Петр, Яаков, Йохан 3-ын тэгээ ер нь дагалдагч нараа бэлтгэх энэ 7 сар болсон байгаа. Тэгээ энийг гол нь дүүнэр нь хараад та гайхамшиг ингээ үлдэд ингээд дандаа олны хөлний галаас газраас хол байхын нуугдаад байхын тэгсэн мөртлөө та чи өөрийгөө ингээл те бусдад те би бол хамгийн анх үйлчлээ эхлэхдээ тэр Лук дээр бол те Исая 61-ийг уншингуутлаа те эзний сүнс над дээр байна те ядуу зүдрэгсэд сайн мэдээ тунхаглахын тулд те тэднийг те хүчрхжүүлэхийн тулд зовлонгоос ангижруулахын тулд мол тэгэл Исая 61-ийн Месиягийн хэсгийг синагогд Назар хоттой синагогд уншичаад тэгээ суунгуутлаа энэ сонсгол одоо биелж байна гэж хэлээд өөрийгөө тэр нэгэн гэж хэлсэн байхгүй. Тэгээд тэндээс ингэж хэлээд өөрийгөө Месия, өөрийгөө Бурхны хүү гэж Иохан дээр хэлсэн те. Би бол хүний хүү, би бол Бурхны хүү. Ийм олон юм ярьдаг мөртлөө гайхамшгууд нь дандаа ийм хол тийм нөгөө нэг төв яг гол нь нөгөө нэг яг энэ асуудлыг шийдэх энэ нөгөө нэг энэ одоо юу гэдгийг тулаан гэдэг юм уу энэ эрх мэдлийн төлөөх энэ фарисеучуудын эсрэг Иерусалимид итгүүлж ижил Есүс яг албан ёсны Месиа болж Израилийн аврагч болж Ромын эсрэг тулдна гэж ойлгоод байгаа байхгүй дүүнэр нь. Тэр утгаараа та гол юмаа
одоо яваад хийх хэрэгтэй байна. Одоо жилийн хамгийн гол цагаа. Та одоо очиод тэнд үйлсээ хийх юм бол хүмүүс танд итгэнэ гэд яриад байгаа байхгүй. Дэлхийн өөрийнхөө ойлголтоор. Гэтэл Есүс өөр юм ярьж ирсэн. Тэрийг огн тодорхой хэлж ирсэн. За 6 дээр тэгэхэд Есүс тэдэнд за 7 дээр ч 4 дээр та ихсэн шүү дээ. Тэр 4 дээр ингэж байгаа. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үйлддэггүй. За энэ бол хардаа бид нар эндээс зүгээр яг гоо бичээсийг нь ойлгохоос илүүгээр өөрсөдөө бас нэг дүгнэлт гаргаад хэрэгжүүлэлт гаргавал бас зүгээр. Бид хардаа итгэгч бид нар Тэнгэрийн хаанчлалд Есүс Христэд итгэх зөвхөн тэрл итгэлээр аврагдсан. Тэгээд аврагдсан хүн маань бид нар өөрсдөө яаж амьдрах вэ гэхлээр Есүсийн явсан тэрл нэг замаар нарийн зам гэж ярьж байгаа. Гэхдээ тэр замаар явдаг хүндээ бол нарийн биш байхгүй юу? Явах гэж байгаа хүнд нарийн гэж харагдаж гинөө танд? Энэ хаалга танд хавчиг харагдаж гинөө? Гэхдээ та ор гэж хаалганы гадаа байгаа зам руу алхаж эхлэегүй байгаа хүнд зориулж хэлсэн үгс аахгүй юу? Нарийн харагдаж байгаа гэдэг чи ойлгож байна. Гэхдээ энэ үнэн. Гэхдээ явах хэрэгтэй. Өргөн зам, өргөн хаалга бол сүрэл хөтэлдэг. Нарийн хавчиг хаалга, нарийн зам бол авралд мөнх амьд хөтэлдөгөө гэж хаалганы гадаа байгаа хүнд хэлдэг үг шүү. Харин дотор нь явхад бол энэ зам дэндүү өргөн шүү. Тэрийг та ойлгоорой. Тэгэхээр тэр Есүсийн явсан тэр ганц зам багхгүй юу? Тэр нь хаанчлалын зам гэж ярьж байгаа. Бусдыг авралын зам. Матай 6-гийн 33 Бурхны хаанчл болон зөвхт байдлыг хай. Тэр л зам. Тэгээ бусдыг нэмж өгнө гэдэг чинь цаана өргөн багхгүй юу? Гоё. Гэхдээ бидний зүрхийг мэддэг учраас тэр зам яг доторх хүн маань яг л тэр Есүсийн явсан замаар л явах ёстой. Ашигын төлөө биш. За тэгэхээр тэгж дөрөвдөр ярьж байгаа шүү дээ, тэ? Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үлддэг үү, тийм. Тэгэхээр бид нар хардаа энэ итгэлийнхаа амьдралаар амьдрахдаа тэр нэг л Есүсийн явсан зам байгаа байхгүй. Тэр замыг бид нар өөрсдөө яг олж харах хэрэгтэй. Есүс яаж амьдрсан бэ? Энийг мэдчихэж л тэр замаар явна. Тэгэхгүй бол бидний оюун ухаан ямар зам байгаа гэж нөгөө харанхуй амьдрал байгаа. Хуучин амьдралын хэм маяг нөгөө хүсэл ачаалын залим ихээр оюун ухааныг ингэж Эфес 4-дөр байгаа хүсэл ачаалын залим ихээр ялзарч байгаа хуучин амьдралын хэм маягаар ялзарч байгаа хуучин үнэ та нар тайлаад Бурхнаар бүтээгдсэн зөвхт байдал, ариун байдал дотор явдаг шинэ хүнийг өмс гэж байгаа байхгүй юу? Үүний тулд та нар оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж ярьж байгаа. Тэгэхээр бидний хэрүү Есүсийн явсан тэр амьдралын замыг бид Библийг уншаад тодорхой харж ойлгож мэдэхгүй бол энэ замаар явж чадахгүй байхгүй юу? Гэтэл Библи юу ярьж байгаа вэ гэхээр аврагдсан хүн энэ замаар л явах ёстой гэж ярьж байгаа. Ганцхан зам байгаа. Иохан 14:6. Би бол тэр ганц зам гэж ярьж байгаа. Надаар энд амжихгүйгээр өөр эцэгт очихгүй гэж ярьж байгаа. Тэгээ Библи ингэж ярьж байгаа мөртлөө бид нар ингэж явахгүй байвал яах вэ? Та зүгээр тоо бодолтой. Тэнгэрийн хаанчлалд очихын тулд энэ ганц замаар л явна. Тэр нь Есүсийн амьдрсан амьдрал. За тэгэнгүүтлээ Матай дээр тодорхой хэлж байгаа. Эзэн минь гэж баах юм ярьж байгаа. Таны нэрээр би иш үзүүлсэн гэж баах юм ярина. Үгүй ээ. Ёс бусыг үлдэх та нар надаас зайл. Дараагаар нь хэлж байгаа. Тэнгэр дэх эцгийн минь хүслийг үйлдэгчил Тэнгэрийн хаанчлалд орно. Яан зүрийн байдлаар хэлж байгаа. Тэнгэр дэх эцгийн хүсэл нь юу юм? Гэхдээ мөнх амьтаа байхлаа хүүд итгэдэг хүн мөнх амьтаа. Энэ бол Тэнгэр дэх эцгийн хүсэл. Аврал ярддаг. Үхсэн гим нүглийн асуудалтай гинтнүүдийг аврах нь Тэнгэрийн Тэнгэрт эцгийн хүсэл. Тэр нь Есүсийн явсан амьдрал гэхгүй юу? Яг нөгөө нэг яг ийм наривчлсан бид мэдгийг гэвэл та тэр 3 жилийн амьдралыг та Матай, Марк, Лук, Йоханоос та унших хэрэгтэй. Энийг уншиж олж мэдэхгүй бол бид яг одоо бороо орж иход те одоо гадаа хувцс нойтон байна. Би үлсэж гин эсвэл одоо найзууд хүлээж байгаа малыгаа амьдралын энэ зам донд бид яаж явахыг бид мэдэхгүй байхгүй юу? Ганц л амьдралыг бид мэдж байгаа. Тэр нь хуучин амьдралын хэм маяг. Есүс итгэхээс өмнөх. Гэхдээ итгэхээс өмнөх гэдэг нь үг чи одоо сонирн болоод байна шүү дээ.
цуглаанд явахаас өмнө гэж ярих гэдэг байгаа байхгүй. Үгүй ээ. Яг Есүст итгээд Есүсийг амьдралынхаа эзэн болгоод өөр амьдралаар амьдарч эхлэхээс өмнөх гэж ярьсан дээр. Тэгэхгүй бол Есүс итгэхээс өмнөх нэг баптизм хүртсэн цуглаанд явснаас өмнөх гэд ярил нэг амар олон жилийн юм ярина. Үгүй ээ. Одоо бид нар Есүст итгээгүй, итгэсэн үний амьдралаар амьдраагүй байх магадaltaй байхгүй. Тийм учраас энэ үннийг мэдээд явах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дөрвдөр хэлж штэ учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хинч нууцаар үйлддэггүй. Ингэж ярьж байгаа энэ дүүнэрийнхэн сэтгэлгээ биднэрт байдаг байхгүй юу? Тэр нь юу гэхээр Есүсийг гайхамшиг үйлдэж чинь Есүс юр бусын нөлөө байна. Хүсгэл юм бол хэдэн мянгаар нь хүмүүс цуглуулж болж чинь нөгөө цуглаануудын хайдаг үр дагавар байгааз энэ чухал биш шүү. Тоо чухал биш. Гол нь чанар гэж ярьдаг. Дагалдагч бэлтэх гэж ярьдаг. Хүмүүс цуглуул гэж ярьдаггүй. Олон хүмүүсүүд яриа гэж ярьдаггүй. Үндэснүүдийг дагалдагч бэлтэг. Баптизм хүртээ дагалдагч бэлтэг. Тэгээд заа гэж ярьдаг. Түүнээсээр олон хүнд энэ сайн мэдээг тунхаглал болоо гэж ярьдаггүй. Дагалдагч бэлтгэх юм ярьж байгаа. Тэгэхээр би тардаа итгэлийн амьдралаар одоо амьдрахтаа энэ саяны Есүсийн дүүнэрт байсан шиг дэлхийлэг сэтгэлгээ, дэлхийлэг нөлөө, дэлхийлэг математикийн дүгнэлт, дэлхийлэг амжилтыг дүгнэх дэлхийлэг томьёогоор бид хаанчлалын амжилтыг дүгнэх. Одоо бүр ингэ хараа сайн мэдээ амжилттай тараахын тулд надад ийм би байж иж би одоогийн энэ нийгэмд нөгөө Z үеийнхэнд 21-р зуунд бид ийм чадвартай байж иж та нар сайн нөлөөтэй сайн мэдээ тарааж чадна мадна гэдэг энэ дэлхийлэг дүгнэлтүүд чинь дандаа үл итгэлээс гардаг. Итгэхэд саад болдог байхгүй юу? Одоо жишээ нь англи хэлтэй байж иж, эсвэл бол гоё царайтай байж иж, гайгүй гоё хувцсалж иж, машинтай байж иж. Эсвэл одоо бүр юу гэж ярих болоо. Магадгүй ингээд юу гэдгийг дорой байдлаасаа болоод муухай үнэрт чи бол үнрээ дарж ийж. Яан зүрийн юм нэг дэлхийлэг сэтгэлгээ байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ дор хайж тэдэг. Одоо ингээд тэр утгаараа ингээд бас нэг энэ чинь сонио илэрлэл нь олон л хүнтэй байх нь цуглаан. Наадах чи ерөөсө Библи тийм ерөөсө ярьдаггүй байгаа байхгүй. Олон хүн ерөөсө чухал биш. Есүс ингэдэг гэдэг байхгүй. Есүс шийдээ өөр дээр нь гайхамшиг үйлдээд өвчнийг нь эдгээгээд асар олон хүмүүсийг Есүс өөр дээр авчирдаг. Харж гинөө. За зориг болцсон. Yes, hallelujah. Олон хүн аварчлаа. Үгүй ээ. Гол юм одоо хийх гэж байна. Тэр нь юу гэж асар олон хүмүүс ирэнгүүт нь Есүс хаанчлалын хатуу үннүүдийг хатуу болоод хамгийн гайхамшигтай үннүүдийг шууд хэлдэг. Бялдуучилж, баг зүүж, зөөлөж хэлдэггүй. Яг үннээр нь хэлдэг. Тэглээгээд амар хатуу яар гэж хэлээгүй шүү дээ. Яг үннийг үнээр нь хэлнэ. Тэгж хэлэх үед яадаг гэж нөгөө ирсэн олон хүмүүсүүдээс чинь явдаг, шалгарч үлддэг. Тэгээ үлдсэн хүмүүсүүдийг нь дагалдагч болгодог гэдэг байгаа байхгүй юу? Энэ яг зориг байгаад байгаа. Тэгэхгүй олон хүмүүс ингэж чааш явангууд яана сая би буруу хэлчлээ. Энэ үннийг хэлэхгүй ээжээ. Үгүй ээ, тийм ярихгүй. Угаасаа Тэнгэрийн урдаас тогтоох гэдэг юм Есүс бурхан ярьж байгаа шүү дээ. Бурхан угаасаа олон хүмүүс итгэхгүй мэдж байгаа. Гэхдээ итгэх хүмүүс байгаа. Тэр итгэх хүмүүсүүдийн төлөө хаанчлалын үннүүдийг үннээр нь 100% үннийг 100% үннээр нь ярих хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэтэл олон хүмүүс тийм учраас бид нар өнөөдөр итгэлийн амьдралаар амьдрахдаа хүмүүсүүдийн хилдэг үгс. Яана манай пастор найзууд маань эсвэл манай цуглааны найзууд маань намайг одоо юу гэдэг юм ингээд ийм дорой хүнгээ харчих үедээ буруу гэдээ ойлгочих үедээ тийм учраас би арай нэг гайгүй харагдъя. Энэ гимээ хэлэхгүй бай. Энэ алдаагаа энэ асуудлаа би хэлэхгүй өөрөө өөртөө л хадгалъя ч юм уу мэдгүй одоо юу хэлэх гээд байгаа санааг та ойлгож байгаа бол энэ гэрчлэл дундаа энийг хэлчихвэл эсвэл энэ бодоо жишээ нь ариун сүнстэй энэ үгийг ойлгуулахын тулд чи өөрийнхөө энэ дорой байдлаа илчилж энэ дорой байдлыг чи эзэн яаж өөрчилснийг илчилгээ хэллээ гэж бодоход нөгөө хүнийхээ ойлголтоор намайг эднэр чинь арай өндрөөр харж байгаа шүү дээ. Тэгэхээр би энийг хэлчихвэл намайг үнэлэх үнлэмж нь харж ийн хүний үнлэмж асар аюултай. Үнлэмж нь бууч шүү дээ. Тэгэхээр би арай нэг өөр юм хэлчихье л да гэд өөр нэг өөрийгөө үнлэмжийг дарахгүй унгаах биш зүгээр өөр нэг сонир монингоос интернетээс уншиж хагаад өөр нэг хүний жишээг
адилхан жишээг нь тавиад хэлнэ. Гэтэл цаад үр дүн хардаа шал ондоо. Хэрвээ би яг өөрийнхөө гэрчлэлээ би тухайн үгэндээ зориулж би сайн мэдээндээ номлолдоо ч юм уу хэлсэн болвол ариун сүнс тэнд ажиллаа хийх гэж исэн байх бүрэн боломжтой байхгүй. Гэтэл энэ ингээд хүний энэ бодлууд ч амар аюултай. Ян зүрийн бодол байна. Одоо тэдэн юу гэдгийг ер нь ингээ яриад байвал бүр цаг яваад байх. Тэгэхээр гол нь одоо чинь миний шалаам үйлчлэлийг бол хүмүүс асар өөр сонингоор хардаг хүмүүсүүд угаасаа байгаа энэ бол тодорхой. Гэхдээ олон нь маш одоо их гой бурхны нэгүслэр зүг харж байгаа гэж би итгэдэг. Тэрний үр дагавар ч гэсэн олон хүмүүсүүд урамшуулдаг. Гэхдээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрв итгэгч хүн хардаа хин нэгнээс мөнгө гуйх юм бол эсвэл итгэгч хүн одоо яг хуулиа над дээр байгаа байхгүй. Би одоо ямар ч орлогогүй тэгсэн мөртлөө би энийг сонгосон. Энэ итгэлийн амьдралыг бурхан надад тодорхой харуулсан байхгүй. Тэгээд мөнгөний төлөө биш би 100% хаанчлалын төлөө явах нь надад амар урам зоригтой. Би явж үтсэн тэр олон жилийн мөнгөний төлөө явхад надад миний амьдрал бүр амар хар бараан уналттай станаар зовиртой байсан байхгүй. Итгэгч болсноос хойш шүү дээ. Тэгээд би яг хаанчлалын төлөө мацаг бариад тэгээд байгаа мөнгөөрөө зарцуулаад олж ирсэн те өргөлийн мөнгө би өөрөө мөнгөөр олоогүй шүү дээ. Яг өргөлийн мөнгөтэй хүн хандивын мөнгөөр дансаар орж ирж байгаа. Яг ингээд хоосон байх үед гинт ороод ирдэг. Сонио. Ерөөсөө өлсөгдөггүй. Тэгээ тэндээс чинь ингээд харж байна. Би итгэлээр амьдарч байгаа байхгүй. Тэгээ олон юм байгаа энэ цаана асар олон юм байгаа. Тэгээд хүн хэрвээ итгэгч хүн хүнээс дамаа гар марн бүтэн те одоо юу гэдэг ажил хийх чадвартай эсвэл ихтэй сургуулсан нэг итгэгч хүн хүнээс юм гуйлаа гэж бодъё. Тэгээд нэг бүрэн одоо юу гэдэг амьдралын боломжтой нэг хүн ганц би явж илаа гэж бодъё. Одоо би хуйлаа байхгүй. Гэтэл намайг хүмүүс ихэвчлэн тэгж дүгнэх магадлал ингээд үе анзаардаг байхгүй. Ганц би байхаар тэг ямар нэгэн асуудал байгаад байгаа юм шиг. Хүнээс юм гуйхаар харчаагүй юм шиг. Иймэрхүү хүний ойлголтоор. Тэг яг угаасаа энэ мэдээж энэ хаанчлалтаа ч гэсэн ийм саяны ярьсан заавал ингэж явах гэсэн биш. Эсрэг юмуд нь ажиллах хэрэгтэй те хань ижилтэй байх хэрэгтэй, гэр бүлтэй байж хаанчлалд илүү тэ нэг дамаа хончин харгалзагч хүн гэр бүлтэй байх нь илүү чухал байхгүй юу? Тэрийг би мэдж байгаа. Гэхдээ энд өөр тохиол байж болох байхгүй юу? Ариун сүнс өөр ямар нэг юм ярьж болно. Гэтэл хүний тогтсон стандарт тийм л байдаг. Тэгдэг, ингэдэг, урсгал ингэж л явж байна. Тэг чи яагаад энэ дорой юм бэ ч юм уу нэг иймэрхүү сэтгэлгээ итгэгч нарын дотор байгаа байхгүй юу? Тэгээ энэ сэтгэлгээ чинь би өөрийгөө өмөрж байгаа юм биш. Энэ сэтгэлгээ чинь Библийг ойлгоход нөгөө ганц замыг харахад саад болдог байхгүй юу? Тэгээд сонголттой юм шиг тэгэнгүүтлээ ингэн аврагдсан хүн тэгэл ерөөсө бурхан бид нарыг үнгүй аварсан тэгэнгүүтлээ үнгүй аварсан юм чинь тийм гой нэгүсэл байгаа юм чинь одоо бид нар ингээд хүснээрээ амьдарч болно. Тэгэхэд бурхан өршөөлийн бурхан гэж ярьдаг. Энэ харж ийн нөгөө нэг нэгүслийг басамжилдаг гэдэг Роми хэлдэг байдаг байхгүй юу? Тэглээгээ та нар нүгэл үйлцээр байх үгүй гэж ярьдаг. Гэтэл тэр аврагдсан үний чинь итгэл нь юр бусын итгэл байхгүй. Тэр чинь амьд итгэл. Тэгээд би энэ бас нэг мэдээлэл хэлчихье. Яг эзэн сануулж байгаа юм чинь. Өчигдөр би нэг юм үзлээ. Нөгөө Bible Project-ийн Team Mike гэдэг пастор байгаа байхгүй. Нөгөө хоёрынх нь нэг нь нүдний шиглэл нөгөө доктор, теологийн докторийнх нь. Тэрний нэг номлолыг ингээ үзлээ. Итгэлийн талаарх, Еврей 11 дугаар бүлгийн талаарх номлолыг сонсохгүй юу. Тэгсэн чинь итгэл ингэнэ Еврей 11 дээр байгаа маань л та. Итгэл нь биш тэ бидний итгэл биш. Тэр итгэлийг би олон юм яриад яг гол тодорхойлтыг хэлчихье. Библийн дагуу итгэл ямар итгэлийг ярьдаг вэ гэхлээр учир шалтгаанаар эхэлдэг шүү. Тэгээ болоо биш. Гэтэл одоо би ярихаас өмнө наа нэг яриад байгаа. Хүмүүс итгэл гэж ойлгохороо юу гэж ойлгодог вэ гэхээр энэ оюун санаан дотор нэг болдог нэг юм үнэн гэд нэг юм биднээс нэг ингээд те нэг энэ дотроосоо нэг гаргаж ирээд нэг энэ дотор байгаа энэ оюун санааны нэг юм төлөв байдал юм шиг ойлгоод байгаа байхгүй нэг мэдрэмж оюун санааны нэг тийм өөрчлөгдөж байгаа төлөв байдал. Гэтэл Библийн дагуу итгэл чинь тийм биш байгаа байхгүй. Еврей 11:1 дээр байгаа итгэл бол найддаг зүйлсийн substance буюу яг бодит байдал. Бүр материаллык бодит материйн хэмжигддэг тийм найддаг зүйлсийн бодит байдал. Харагдахгүй зүйлсийн яг нотлох баримт баталгаа evidence гэдэг үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл чинь бас тодорхойгүй. Тэр хүний ярьж байгаагаар бол ингэж байгаа байхгүй. Итгэл нь болохоор тодорхойлолт ярьчих. Итгэл нь бол учир шалтгаан
баримтыг мэдэх тэр учир шалтгааны мэдлэгтэй тэр учир шалтгаанаар итгэл нь эхэлдэг. Библийн дагуу итгэл нь эхлээд тэгээд дуулууртай байдлын тэр учир шалтгаанаар эхэлсэн тэр итгэлийнхаа дагуу дуулууртай байдлаар үйлдэл гаргадаг. Тэр үйлдэлээр төгсдөг. Ерөнхийдөө одоо юу гэдгийг тэр учир шалтгаанаар эхлээд үйлдэлээр төгсдөг. Тэр итгэл байдаг байхгүй. Тэгээд тэр үйлдэлийг гаргах үед тэр үйлдэл нь биднэрт нөгөө Еврей 1:11 найддаг зүйлсийн бодит байдал, тэр бодиттой бүр мэдрэгддэг, амтлагддаг. Тэгээд харагдахгүй зүйлсийн evidence буюу нотлох баримт. Одоо жишээ энэ газрын энэ байрны эзэн чи яг муу юм уу? Монгол улсын иргэн чи яг муу юм уу асуухад мөн гэж хэлэхэд яаж батлах юм? Evidence, нотлох баримт чи юу юм гэхээр иргэнийхээ үнэмлэхөө үзүүлнэ шүү дээ. Яг энтэй адилхан Библийн дагуух итгэл нь болохоор харагдахгүй зүйлсийн бодит байдал нь болохын тулд яадаг вэ гэхээр учир шалтгаан нэг тодорхой баталгаа баримтаар дамжуулж бид нэг юмд итгэдэг байхгүй юу? Ямар ч зохиомол юмд биш. Яг тодорхой нүдэн гэрчин Библиэд хэдэн мянган хүн 1-р Коринт 15 дээр Паул Коринт чуулган захидал бичгтээ тэгсэн гэж байгаа байхгүй юу? Тэр Есүс үхэгтээс амилсан гэдэгт та нар итгэхэд хэцүү байгаа хаа гэсэн санаа. Бид нар 500 гаруй хүмүүсүүд нэг дор Есүсийг үхэгтээс амилсан гэдгийг харсан нүдэн гэрчнэр нөгөө учир шалтгаан тодорхой баримт нь байгаа. Энэ Библи чи яг тийм байхгүй юу? 1500 600 гаруй жилийн турш 40 гаруй хүмүүсүүд Библийг мэдэхгүй 40 гаруй зарим нь мэдж байгаа 40 гаруй хүмүүсүүд Библиэс үл хамаарсан хүмүүсүүд бичсэн ном байхгүй юу? Тэгээд нүдэн гэрчнэр бичсэн. Тэгээ бүр Библийн канон болгоход 3 маш чухал юу ярьдаг? Шалгуур ярьдаг. Тэгээ элч нараас апостолик гэж ярьж байгаа элч нартай заавал холбогдсон байх ёстой. Ортодокс, католик гэд ортодокс нь би хольж магадгүй шүү. Ортодокс нь болохоор нийтэд түгээмэл байдлаараа ингээд цаг хугацааны турш шалгуураар давсан байх ёстой. Олон нийтэд ингэж бурхны үг гэдгийг хүлээн зөвшөөрөгдсөн гэлөө те. Католик нь болохоор католик чанар нь болохоор ингэж хоорондоо ерөөсө зөрчилддөггүй байх ёстой. Тухайн нэг номыг Библийн 66 номд оруулахын тулд ийм шалгууруудыг шалгажиж оруулдаг байсан гэдэг байгаа байхгүй. Нэг нь бол апостолик гэж шүү дээ. 12 элч нартай заавал холбогдсон байх ёстой. Тэгэхээр 1-р зуунаас хойш бичигдсэн байвал оруулахгүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү маш чухал асар олон юмыг дамжиж байгаа. Тэгэхээр энэ олон зүйл чи юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний нөгөө итгэлийг бий болгодог баримт нь багхгүй юу? Библи. Түүнээсээр нөгөө харизматик байдлаар те амар гоё би нөгөө туйлшруулж ярьсныг нь ярьж байгаа шүү. Харизматик гэд. Ариус надад ийм юм бодууллаа. Бурхан тэг гэж хэлж байна. Нэг юм сүнсээр явна гэхээр тэгж ойлгоод байдаг. Үгүй ээ, сүнсээр явна гэдэг чинь юу вэ гэхээр Библийн үгээр явах хэлдэг байхгүй юу? Библийн үг чинь өөрөө ариун 2-р Тимот 3:16 Бурханы ариун сүнсээр амьсгалаар нь бичигдсэн. Тэгээ Бурхан заахад зэмлэхэд тэгээ Бурхан ариун сүнс чинь өөрөө Библийн үгийг л биднэрт сануулдаг. Тэгээ Библийг уншихгүй бол ариун сүнсний сануулж байгааг бид сонсч чадахгүй л гэсэн үг. Библийг мэдэхгүй бол бид ямар замаар явахаа мэдэхгүй л гэсэн үг. Тэгээ нэг бол балчраараа яваад байна. Эсвэл бол хэзээ нэгэн цагт унаад итгэлээсээ унах аюултай. Ийм юм яриад байгаа. Тэгэхээр дөрүүдээр ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хараа итгэлийн амьдралыг ойлгоход дэлхийн тэр нөгөө нэг юм өөрсдийнхөө энэ тархин дотор байгаа энэ бодлын парадайм гэж яриад байгаа байхгүй. Энэ бодлын систем, бодох систем чинь өөрөө асар худлаа, хуурамч, худал мэдлэг дээр, худал баримтууд дээр, худал хуурмаг дээр төвлөрсөн энэ оюун санааны сэтгэлгээ байхгүй юу? Зөвхөн өөрийгөө. Гэтэл яг ертөнцийн туйлын үнэн дээр төвлөрсөн энэ оюун санаагаар шинжилж өөрчлөхгүй бол яг л энэ дүүнер шиг нь бид нар Есүсийг одоо итгэгч нар гэж байгаа мөртлөө буруугаар дүүннэ л гэсэн. Тэгээ итгэгч нараа өөрсдийгөө бид яаж амьдрах ёстой вэ гэж бодохдоо Библийн үгээр биш, Есүсийн яаж амьдрснаар биш, дагалдагч нарын яаж амьдрснаар биш, ертөнц ямар байгаагаар дүгнж тэр хэмжүүрт хүрэх гэж бид дунд нөгөө холин хотох үзэл бий болно. Ингээд ирэхээр сайн мэдээ биш юм шиг болж хувирна. Нөгөө сайн мэдээний өмнө байдаг муу мэдээ чинь тийм ч муу мэдээ биш юм шиг болж хувирна. Ингээд ирэхээр
аюул бий болно гэсэн. Нөгөө нэг хоньны айрс нөмөрсөн чоннууд чинь асар олноор гарч ирнэ гэсэн. Бид нар ч өөрсдөө тэгж аюулд орох магадaltaй гэсэн. Тийм учраас энэ дүүнер шиг нь итгэлгүй байж болохгүй. Болоход тэгж хүргээд байгаа юм нь энэ өөрсдийн оюун ухаан. Өөрсдийн оюун сургаалт төгс 3-5 дээр байгаа бурханд итэг. Зөвхөн бурханд итэг. Өөрсдийн оюун ухаандаа битгий найд гэж байгаа чинь тэр ихгүй. Эн чинь өөрөө энэний чинь цаана нь бурхны чинь цоргоонц дайсан болсон чөтгөр сатан харанхуй хүч, бузар муугийн хүч энэ оюун ухааны чинь бүтээгээд байгаа шүү дээ. Тийм учраас Библийг уншиж яахгүй бол бид өөр ямар ч чадахгүй. Библийн үгээр л энэ оюун ухааныг шинжилж чадж байгаа. Тэр Эфес 4 дээр байгаа оюун санааныхаа сүнс дотор шинжлэхдхийн тулд. За тэгээ энэ дээр хийж байгаа. Хэрв та эдгээрийг үйлдэтгэл бол өөрийгөө ертөнцид харуулал та гэж байгаа. Хэрв та гэж нэ. Хэрв та эдгээрийг үйлдэтгэл бол эдгээрийг гэдэг нь юу юм? Түрүү хэлсэн шүү дээ. Хэрв та нийтэд ил байхыг хүсдэг бол гэсэн санаа. Эний чинь цаана юу лээ? Хэрв та алдаршихыг хүсэж байгаа бол хэрв та Израилийн хаан болж Израилийг нэгтгэж за биднэрт ямар хамаатай. Хэрв те та одоо юу гэдэг хардаа энийг сонир бид нар руу орохоор ч сонир болоо явчихна л та. Бид нар бол их сонир шүү дээ. Яг бид нар гээд байгаа бид нар чинь өөрөө юу гэдэг Христ чинь бид нар биш гэдэг нь амар илрээд байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нарыг ярихаар их сонир. Бараг зүгээр дэлхийн хүмүүсүүдийн ярьдаг юм ярих гэдэг. Энэ бол Есүсийг ярьж байгаа шүү дээ. Нөгөө нэг Месиа гэдэг Месиа гэхдээ дутуу харсан Месиаг яриад байгаа байхгүй юу? Месиа харахтаа зүгээр улс төрийн энэ тодорхой энэ Ромын эсрэг босох нэгэн гэж хараад байгаа. Тэгэхээр бид нар дээр болоход энэ арай л өөр л байгаа даа л да. Бид нартай харьцуулахын аргагүй энэ өөр юм ярьж байгаа. Гэхдээ тэрэн дотроо хүртэл бид нар зүгээр Есүсийг харахтаа гэж Есүс ямар бурхан бэ? Есүс биднийг аварсан эзэн маань хэн бэ гэдэг дээр бас ярил бас болж магадгүй юм шиг. Гэхдээ яг тийш ороод яг гол нь энэ дээр Есүсийг тэд нар харахтаа бол те сайн хэлж штэ хэрв гэдэг үг амар аюултай үг байгаа байхгүй. Хэрв та эдгээрийг үйлдэтгэл бол хэрв та миний одоо энэ дүгнээд байгаа тэр нэгэн мөн л бол гэсэн үг шүү дээ. Гэтэл тэр дүгнж байгаа нэг нь биш байхгүй юу? Тэр нь юу гэхээр түрүүн хэлсэн. Хэрв та энэ гайхамшгуудаа өөрөө алдаршихын тулд олонний өмнө нөлөөтэй болохын тулд Иерусалимд байгаа тэр жинхэнэ шашны төвд байгаа хүмүүсүүдээр хүлээн зөвшөөрөгдөд тэдний дээр нь гараад захираад ингээд яриад байгаа Тэнгэрийн хаанчлаа байгуулахын тэр нэгэн байгуулах гэж байгаа тэр нэгэн мөн л бол тэгэнгүүтлээ өөрийгөө ертөнцид хардаа ертөнцид харуулал да гэж байгаа байхгүй. За одоо энэ үг байна шүү дээ те. Түрүү ингээд бас ингээд нэг юм бодогдсон байхгүй. Хэрв та эдгээрийг үйлдэтгэл бол өөрийгөө ертөнцид харуулал да гэдэг. Тэр нэг хүний тайлбар дээр бас тэр хүн энийг ийш нь холбосон байгаа. Матай би зүгээр гаргаад явах уу? Матай биш үү те. 4 дээр байгаа санагдаж байна. Матай 4 дээр тийм. Матай 4-ийн 1-ээс 11 дээр Есүс Христ баптизм хүртсэний дараа шууд ямар ч үйлчлэл гайхамшиг номлол хийхгүй баптизм хүртлээ шууд цөл рүү явсан. Цөлд очиод одоо энэ ертөнцийн чинь захирагч болох сатантай өөрөө тулалдсан байхгүй юу? Сүнслэг тулаан. Тэгээ энэ тулааны үеэр сатаны дайрсан дайралт нь 3 дайралт дайрсан тэгээ 3 сорилт. Гуруулаа нэг үгээр хэлж байгаа. Хэрв та бурхны хүү мөн бол хэрв та бурхны хүү мөн бол хэрв чи бурхны хүү үнэхээр мөн юм бол хэрв чи Есүс хэрв та Есүс хэрв та тэр нэгэн үнэхээр мөн юм бол хэрв миний бодож байгаа тэр нэгэн мөн бол хэрв та надад үнэхээр хайртай бол хэрв чи үнэхээр Есүс Христ итгэж мөн юм бол хэрв бурхан гэж үнэхээр байдаг юм бол байдгийн бол гэд нэг юм ярьдаг. Энэ зүйл чинь тэр хэрв гэж байгаа сэтгэлгээ чинь өөрөө энэ дэлхийн оюун ухааны мах бодлог дэлхийлэг тогтолцооноос гардаг хэрв гэдэг үг байхгүй юу? Энэ амар аюултай. Тэгээд тэр хэрвтийг нь хэрв гэж байгаа үгийг нь батлахын тулд бид дүрхөө Есүсийг дагаж явж байгаа замаа өөрчлөх юм бол хэрв нь нөгөө сатан Есүсийг 3 удаа сорхисон сорилтынд Есүс ялагдана гэсэн үг шүү дээ. Бид нар ялагдана гэсэн. Гэтэл Есүс Бурхны үгээр буюу тэр ганц замаараа явсан тэр үгээр байсан учраас ялсан. Бид нар бас яг тэгж яваараа гэдгийг харуулахын тулд Матай тэрийг бичиж биднэрт маа гэд өгсөн шүү дээ. Ингэж амьдраарай гэд. Гэтэл бид нар өнөөдөр тэрийг нь уншчин готлоо тийм ээ амиа гэд тэгээ гараад явахдаа нийгэм эсвэл бүр итгэгч найзууд нь хүртэл хамтрагч пасторууд нь хүртэл одоо юу гэдгийг те
Инээ одоо цаг чинь өөр штэ. Хэрв чи үнэхээр амжилттай байхыг хүсэж байгаа бол те хэрв танаа цуглаан те одоо юу байдгийг хэрв гэд нэг юм тавихад тэрнээс өмнө ихтэй бид нар нэг юм замаар явдаг байх хэрэгтэй штэ. Хэрв тэр замаа хараагүй хүмүүс бол тэр хэрв мөрөө гэдгийг бол бараг тэгж сорих шаардлагагүй. Шууд нөгөө тгийдэг тийшээ явуулдаг гүт нь. Тгий явъя гэж яваадаг. Явах замаа хараагүй юм чинь. Энэ бол итгэлийн амьдралын зам. Энэ гээд тодорхой Библи хэлж байгаа. Тэрийг уншаажгүй, мэдээчгүй, сонссон ч гэсэн итгээгүй. Сонголт байгаа юм шиг. Сонголт байхгүй да. Тэрийг ерөөсөө би байнга надад ингэж санагддیں۔ Сонголт байхгүй гэхээр хүмүүс юу яриад байгаа юм бэ? Хүн болгон пастор болох юм бэ? Хүн болгон цуглаан тэр шашинлаг улаан Есүс чинь болох юм уу гэж ярих гэдэг. Юу гэдэг шашны зүтгэлтэн болох юм аа гэдэг. Үгүй ээ, тэрийг яриаг байхгүй да. Нэг амьдрал ярьж байгаа. Есүсийн амьдрал чинь өөрөө яг Есүсийн тэр хийсэн миснийг хий гэж хэлээгүй шүү дээ. Есүсийн амьдралыг чинь зориг гэж байгаа, учир шалтгаан гэж байгаа. Юуны төлөө хийсэн тэр бүгдийг судлаад өөрийнх нь та яг одоо амьдарч байгаа амьдрал дээр буулгаад тэнд өөрчлөлт оруулах байхгүй юу? Зорилгоо өөрчилнө. Зарцуулалтаа өөрчилнө. Цагаа хуучин амьдралын хэм маягаа өөрчилнө. Сэтгэлгээгээ өөрчилнө. Хүслүүд чинь өөрчлөгдөнө гэдэг олон юм яриад байгаа. Түүнээсээ тий одоо юу гэдэг цагдаа хүн байснаа, эмч хүн байснаа шууд болоод шашны хүн болно гэдэг юм яриаггүй шүү дээ. Тийм юусэн яриаггүй. За тэгэхээр тэгэд хэрүү гэдэг үг тийм ярьж байгаа. Тэгээ эдгээрийн үйлдэл бол өөрийгөө ертөнцид харуулна да. Ертөнцид бурханд биш. ертөнцид гэж ярьж байгаа байхгүй. Гэтэл Матай 6-гийн 1 дээр бол гэж байгаа байхгүй. Та нар бусдад харуулахын тулд сайныг үйлдэхээс сэрэмжил гэж ярьж байгаа. Эмээ бусдад харуулахын тулд, ертөнцид харуулахын тулд. Гэтэл Матай дээр 5 дээр нь ч байгаа санагдаж байна те. Та нарын сайн тэнгэрт байгаа бурхан эцгээ алдаршуулахын тулд бурхан эцгээ алдаршуулахын тулд та нар ертөнцид гэрэл бол гэж байгаа байхгүй. ертөнцид гэрэл бол. Тэр гэрэл гэдэг чинь аюултай шүү дээ. Йохан 3-ын төгс 20 дээр байгаа хаа. 20 хавцаа байгаа. Та харах юм бол гэрэл ертөнцид гэрэлтэхэд 2 хариу үйлдэл хийдэг байхгүй. Яг нөгөө сайн мэдээ ярихад 2 хариу үйлдэл. Нэг нь эсэргүүцэн, нэг нь хүлээж аавна. Тэрнтэй адилхан гэрэл асахад 2 хариу үйлдэл хийн. Гэрэл асахад харанхууд байгаа хүмүүсүүд, харанхууд байгаа бузар муугийг үлдэж байгаа, гим нүгэл үлдэж байгаа хүмүүсүүдийн дотор 2 хариу үйлдэл хийдэг гэдэг. Нэг нь бардам зангаасаа болоод үлдэж байгаа үйлсээ нуугаад ил гаргахгүй тулд гэрлийг шууд чулуугаар зөхиж хагална. Тэр нь загалмай дээр болсон. Есүсийг хагалсан гэж тэд нэр ойлгосон. Гэтэл үгүй байсан. Тэр нь яг өөр сэдв те. Тэгээ Иохан 3-ын би уншчихё. Иохан 3-ын төгсгөлд байдаг. Энд за би энэ их чухал шүү. Иохан 3:16-аас үргэлжилж байгаа хамаатай хэсэг байхгүй. За би хамт уншиж. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан та нөгөө чэйдэлснээр хөвтий бодоорой. Үгийг нь бодоорой. Би бол тэгээд идэг байхгүй. За бодоорой та. Бурхан бүх ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц хүүгээ өгсөн тул буюу ертөнц рүү илгээсэн. Тэг хүүд нь итгэдэг. Юунд нь итгэв? Бурханы хүү, хүний хүү. Цаан загалмаа ярьж байгаа. Ганц зам ярьж байгаа, ганц хаалга ярьж байгаа. За хүүд нь итгэдэг хүн бүхэн мөхөхгүй харин мөн хамтай болноо. Одоо 17 учир нь яагаад ийм мэдээ хэлж байгаа гэхээр зорилго нь учир нь бурхан ертөнцийг яллахын тулд биш харин хүүгээрээ дамжуулан ертөнцийг аврахын тулд хүүгээ ертөнц рүү илгээсэн юм аа. За 18 түүнд итгэдэг нь яллуулахгүй. За сонсоорой. Нөхцөл байгаа. Нөхцөл нь түүнд итгэдэггүй нь түүнд итгэдэг нь яллуулахгүй. Нөхцөл шүү. Харин түүнд итгэдэггүй нь хэдийнэ яллуулсан гэж байгаа байхгүй. Аль хэзээ энэ гэрэл ирэхээс өмнө яллуулсан байсан гэсэн үг байхгүй юу? Хэдийнэ яллуулсан. Яллуулсан нь Бурханы цор ганц хүүгийн нэрд нь итгээгүй юм аа. Үйлс яриаггүй. Есүсийн нэр гэж байгаа. Тэр нэр нь ямар учиртайг та судлахгүй бол энийг ойлгохгүй гэсэн үг. Судлахгүй бол та цаана бясалгаж ойлгохгүй зүгээр л эзэм гэдэг хүн болно гэсэн үг. Тэрийг яриаггүй. Яг тэр нэрэнд нь тэр нэрний чинь цаана үнэн байгаа, асар чухал юм байгаа. Тэрэнд нь итгээгүй юм аа. За тэгэнгүүтлээ түүнд итгэдэгний ганц хүүгийн нэрд итгээгүй учир юм аа. 19 тэрхүү яллалт нь ийм билээ. Нөгөө ярьсан те тэр ертөнцид хүүгээ ирэхээс өмнө яллуулсан байсан. Тэгээ ертөнцид ирсэн чинь
хүүд нь итгээгүй учраас эргээд өмнөх яллуулсан байдал дотроо байгаа байхгүй юу? Шинээр итгээгүй байхаар шинэ ялыг бий болгоцсон юм биш. Ирээд өөрийгөө танилцуулсахаас өмнө угаасаа яллуулсан байсан. Тэгээд тэр яллаас нь аврахын тулд өөрийгөө танилцуулсан чинь итгээгүй. Тэгэхээр автоматар буцаад хуучин байдалд орно гэсэн. Тэр хуучин байдлыг одоо 19 дээр хэлж байна. Тэрхүү яллалт нь ийм билээ. Тэрхүү өмнө байсан яллуулт нь яллуулсан байсан. Тэр яллуулсан байсан байдал нь ийм билээ гэж ярьж байна. Хүмүүсийн үйлс ярьж одоо харж байна уу? Итгэл биш үйлс рүүгээ буцаад очно гэсэн. Үйлсийн шийтгэл. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцид ирэхэд гэрэл харанхуй муу муухай харанхуй ертөнцид ирэхэд гэсэн үг. Гэрэл ертөнцид ирэхэд тэд харанхуй гэрлээс илүү хайрлсан юм аа. Яагаад? Үйлс нь муу муухай учраас. За 20 муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчихвээ гэсэндээ гэрлийг үзэн ядаж гэрэлд гарч ирдэггүй. Тэгээ үзэн ядалтын эцсийнх нь юу байлаа? Гэрлийг унтрааж яг Есүс дээр бол загалмайд алсан шүү дээ. Фарисеучуд өөрсдийг нь доош нь хийгээд оногоонд оруулах гэсэн учраас алчихсан шууд. За 21 дээр одоо ялгаатай. Энэ бол эхнийх нь. Нөгөө ялгаа нь юу вэ гэхээр харин үннийг үйлдэгч буюу бузар мууг үйлдэгч нөгөө нэг түрүүн хэлсэн шүү дээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэд хүмүүсийн үйлс муу муухай гэдгээ 21 дээр үннийг үйлдэгч буюу тэрийг мэддэг, үнэн гэдгийг мэддэг. Би бузар муухайг үйлддэг юм байна гэдгээ үнэн гэдгийг ойлгоцсон хүмүүс үйлс нь бурхны дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд бидний бузар муу үйлсийг бурхан угаасаа мэддэм байна гэдгийг мэддэг. Тэгээд одоо бурхан гэрэл асааж те аврахаар Иохан 3:16 гэсэн 17 гэсэн шүү дээ. Яллахын тулд биш хүүгээр дамжуул ертөнцийг аврахын тулд бузар мууг юм айл хэзээ мэдчихэж байгаа юм байна. Угаасаа нуух боломжгүй юм байна. Тэгээд яах юм? Оногоонд орох юм үгүй. Иохан 3:17 аврахаар гэрэл асж байгаа юм байна. Оногоонд орвол яллахын тулд биш. Аврахаар угаахаар хэрийг нь харчаад хэрийг нь өөрийнх нь цусаараа угааж өгөхөөр гэрэл асж байгаа юм байна гэдгээ ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг. Цэвэр болохын тулд. Яг ийм байгаад байгаа байхгүй юу? ертөнц болохоор яг л тийм ярьж байгаа. ертөнц бид нар чи юу уншчихлаа? 4-ийн хэрв та эдгээрийг үйлддэг бол өөрийгөө ертөнцид харуулал та. Тэгэхээр тэр ертөнцийн тэр төлөв байдал, ертөнц гээд байгаа зүйл чинь тэр гэрлийг үзий яддаг. Тэгэхээр бид нар хараа сайн үйлийг хийхдээ ертөнцид таалагдахын тулд биш. Бид итгэгч гэдэг амьдралаараа тэр ганц амьдралаараа амьдрахдаа ертөнцид таалагдахын тулд амьдрах юм бол ертөнц чи өөрөө харанхуй хүсдэг байхгүй юу? Гэтэл тэр хэлсэн шүү дээ Матай 5-ын төгсгөл дээр та нарын тэнгэртэг эцгээ алдаршуулахын тулд та нарын зөвхт байдал, сайн үйлс тэдний өмнө тийхүү гэрэлтэг гэрэл. Тэднийг сайн үйлсээрээ бид тэднийг илчилнэ гэсэн үг байхгүй юу? Сайн үйлсээрээ бид нэг үннийг гэрэлтэж харуулна. Тэгээд ирэхээр тэнгэртэг эцгээ алдаршуулна нэг сонголт байгаа. Нөгөө талдаа тэнгэртэг эцгийг маань алдаршуулна. Эсвэл нөгөө талдаа бид нарыг хавчнаа л гэсэн үг. Аль сонголтыг хийхээс шалтгаалж тэдгэр хүмүүсүүд өөрсдөө нэг бол мөнхийн тамд байх уу? Эсвэл мөнхийн бурхны хаанчлал байх уу гэдэг нь тэдний өөрсдийн асуудал. Бидний үүрэг бол гэрэлтэх ёстой. Тэр гэрэлтнэ гэдэг нь хүн болгоныг аврахын тулд хүнд болгон таалагдана гэдэг үг биш байхгүй юу? Цорын ганц нь Библийн үнэн л харуулах. Амьдралаараа үйлсээрээ. Тэд нар таалагдахын тулд олон хүнтэй байхын тулд энэ хүн таалагдахын тулд нэг ийм юмтай бай, ийм машинтай бай, ийм тгий гэдэг энэ хүмүүсүүдийн стандарт тааруулъя гэдэг чинь үгүй бид ертөнцтэй нэгдэх гээд байна. ертөнцөд таалагдахын тулд харанхуй хүмүүсүүдийн хийдэг юмыг хийх болж байгаа байхгүй үгүй гэрэлтэх юм ярьдаг. Тэгээ энэ дэр бол ингэж хэлдэг. Хэрв та эдгээрийг үйлддэг бол өөрийгөө ертөнцөд харуулал да. ертөнцөд харуулах зорилготой биш. Энэ Тэнгэрийн хаанчлалын гэрлийг харуулах зорилготой. Энэ үйлсээ биш. Одоо яг үгэн дээр алдарших тэр ертөнцийн хүсдэг юм аа биш. За тэгээ 5 дугаар эшлэлээр тэгсэн шүү дээ. Есүсийн дүүнар нь хүртэл түүнд итгээгүй ажээ. Түрүүнсээ ярьсантай яагаад итгээгүй гэдэг нь өөрөөр төсөөлсөн, өөрөөр итгэсэн, өөрөөр харсан янз бүрийн тийм байгаа. За тэгээд 6 дээр дэгхт нь Есүс тэдэнд. За одоо сонсоорой. Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. За одоо энэ дээр бас мөрөө ойлгох хэрэгтэй. Энэ ямар цагийг ярьж байгаа вэ? За 6 те тэгхт нь Есүс тэдэнд миний цаг хараахан болоогүй гэдэг нэг өөрийнх нь цагийг ярьлаа.
хараахан болоогүй байгаа цаг. Гэхдээ ойртож яваа гэсэн үг байхгүй юу? Хараахан болоогүй байна. Нэг цаг. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. За тэгэнгүүтлээ 7 дээр нь тайлбарлаж байна. Бас нэг чухал мэдээлэл. ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. ертөнц та нарыг үзэн яддаггүй мөн чанартай гэсэн үг. Та нарыг гэсэн шүү дээ. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг би гэрчилдэг тул, амаараа ярьдаг тул, гэрчилдэг тул ертөнц намайг үзэн яддаг гэж байгаа байхгүй. Тэр ертөнц ярьж байна. Түрүү хэлсэн шүү дээ. Та өөрийгөө ертөнцид харуулал та гэсэн. Харуулахын тулд та ертөнц рүү явал да буюу тэр майхан баяр дээр очиж энэ үйлсээ гайхамшигаа үйлдэлтэй. Гэтэл Есүс юу ярьж байгааг гэхээр тэр гайхамшиг нь гол зорилго, үйлс нь тэр гайхамшиг нь өөр зорилготой байгаа байхгүй. Тэр дүүнэрийнх нь ярьж байгаа биш. Бидний итгэлийн амьдрал ч гэсэн өөр зорилготой. Бид яагаад сайн мэдээ тараад юм? Бид яагаад итгэгч гэж өөрийгөө хэлдэг юм? Зорилго нь нэг зорилго. Одоо энд ярьж харж байна. ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг би гэрчилдэг тул. Есүс гэрчилсэн. Бид нар яаж гэрчлэх юм? Түрүүн ярьсан шүү дээ. Үйлсээрээ бид зөвхт явж байгаагаараа хүмүүс хараад өөрийгөө бидний зөвхт байдал хүмүүсийг шууд үйлсийг нь муу муухай гэж харуулах байхгүй. Харанхуйд хинч хинийгаад шүүж чадахгүй. Гэрэл дотор байгаа гэрлийн хөвгүүдл өөрөөс нь гэрэл ялгардаг буюу зөвхт зүйлийг үйлдэж, амаараа ярихтаа зөвхт зүйлийг ярьж, худал хуурмгаар нь хилдэг. Гэхдээ ялахын тулд биш шүү дээ. Аврахын тулд бас зүгээр гэрчлэхийн тулд өөрийгөө байр суурийг гэрчлэхийн тулд. Тэр нь гол нь хүмүүсүүд гэрэлтэж харагдаад хүмүүсүүдийн үйлс муу мухаа гэдгийг харуулдаг учраас Есүсийг үзэн ядсан шиг биднийг үзэн ядах байхгүй. Үзэн ядах гэдэг нь одоо юу гэдэг нь шууд хавчлага болно гэхээс илүүгээр шууд үзэн ядах тэр үр дагавар гарна, эсвэл Бурхныг алдаршуулах үр дагавар гарна. Гэхдээ гол нь бид тэднээс айж болохгүй байхгүй. Түр илгээлтэн дээр хэлсэн шүү дээ. Амь насаа хайрлагч нь түүнийг алдах болно гэж. Нөгөө тактамит гимгүү байхын хамгийн гол юм чинь өөрийнхөө амиа хүртэл алдахад амиа алдахгүй байх гээд Бурхныг хайдаг. Амь насаа Бурхны одоо юу гэдэг хаанчлалын зорилгоос илүү тавьдаггүй. Амиа алдахад хүртэл бэлэн. Тэр зүйл чинь гим нүглэлгүй байхын хамгийн гол зүйл байгаа байхгүй. Тэр утгаараа бид гэрэлтэхэд энэ талд үзэн ядна. Энэ талд Бурхныг алдаршуулна. Гэтэ Бурхныг алдаршуулж сайн мэдээг авах, гэрэлт гарч ирэх хүмүүсийн төлөө бид гэрэлтүүлсээр л байх ёстой гэдэг юм ярьдаг. Есүс ч яг ингэсэн. Есүс бол яг бодиттой бүр Есүс ч юу гэдэг одоо бид нар шиг те сайн үйлсээр гимгүү байх гэдэг юм ярих. Угаасаа гимгүү насаараа байж байгаа, гимгүү байж чадсан. Дээр нь нэмээд бүр Есүс үгээрээ хүртэл шууд тэднийг буруутгасан байхгүй. Тийм учраас маш бодиттой үзэн ядалт орж ирж байгаа. Бид нар бол үгээрээ гэхээс илүүгээр үйлсээр амьдралынхаа хэм маягаараа илүү тэгэж гэрэлтэх дуудлагатай. Тэгээ Библийг заана. Библи бол мэдээж тэр хүний зүрхэнд нь ариун сүнс зэмлэхийн зэмлэл нөгөө 2 дугаар Тимот 3:16-гийн дагуу. Гэтэ гол нь тэгж гэрэлтэхэд нэг талдаа хүмүүс итгэн хүлээж аавна, гэрэл гарч ирнэ. Энэ талд гэрлийг үзэн ядна. Тэр үед үзэн ядхаас нь айгаад бид гэрлээ хаагаад эхлэх юм бол, нуугдаад эхлэх юм бол хэн хохирох юм? Гэрэлд гарч ирэх хүмүүсүүдийн мөнхийн хувь тавилга хохирч байгаа байхгүй. Тэгээд юуг бид нар олж байгаа юм? Би энэ дэлхий дээрээ хавчлагаас өнгөрч чадлаа гэдэг л нэг юм ярьлаа. Тэр юуны төлөө юм? Энэ дэлхий дээр тэгээд адаа хавчлагаасаа өнгөрөнгүүтлээ энэ дэлхий дээр тэгээд юу олж байгаа юм? Амар тайван амьдрал, дахиад нэг хэдэн жилийн амьдрах амьдрал олж байгаа юм уу тэгээд? Тэр нь тийм амар тайван юм уу? Үгүй яг сүнсээр төрчихсөн хүн бол тэр чинь амар тайван биш байхгүй. Харин сүнсээр төрчихсөн хүн бол хүний авралын төлөө амьдарч байгаа. Тэгэхээр мөн чанар нь үнэхээр өөрчлөгдсөн бол тэрнээс юусоо айдаггүй. Хин нэг хүн намаа үзэн ядна уу, яана уу, юу нөө. Та нарын мах цусыг чинь хөнөөгчдөөс битгий харин мах цусыг чинь сүнстэй хамт хөнөөгч нэгнээс та нар тэр бол бурхан гэж байгаа шүү дээ. Сатан бурханы уур хилэг мөнхөд хүртэнэ. Бид нар хэрв амиа аврах юм бол мөнхийн бурханы уур хилэн хүртүүл яана. Энэ зүйл чинь мэдхгүй бурхан тийм л юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ертөнцид гэрэлтгэхээсээ юусоо айж болохгүй. Хин нэг намайг үзэн ядна. Ололт байгаа. Бурханыг алдаршуулах хүн асар их гарч ирнэ. Тэр чинь бидний ирээдүйд алдрын титэн болно шүү дээ. Тэгээ энэ дэлхий дээр Паул хэлдэг шүү дээ. Би өөх нь ололт юм аа гэж ярьж байгаа. Энэ дэлхий дээр тийм учраас амиа бодгох гэдэг энэ цаан чинь асар их бузар муугийн том гогцоо, вирус, дахал байгаа шүү. Итгэл яахан төснө минь.
Одоо юу гэдэг би өөрөө ямар нэг юм болоход л миний эрх ашиг өөрөө түрүүнд гарч ирээд тэр хүнийг би доош нь хийж дарж л байгаа бол эний чинь цаана бузар муугийн дахлын үндэс явж байгаа шүү гэж Библи байн хэлж байгаа. Тийм учраас өдөр болгон өөрийгөө үгүйсгээд өхүүлээд загалмайгаа үүрээд намайг дагах хэрэгтэй. Загалмайгаа үүрдэггүй хүн Тэнгэрийн хаанч тэнцэхгүй гэж байгаа шүү дээ. Загалмай гэдэг чинь үхэл рүү явдаг зам шүү дээ. Өөрийгөө өхүүлдэг. Гэхдээ ямар үхэл юм? Бусдын төлөө. Есүсийн явсан загалмайн зам чинь тэр бусдын төлөө өөрийгөө золиослж байгаа амьдрал чинь л загалмайн зам, хаанчлалын зам байхгүй юу? Тэгэхээр энүүгээр явах ганцхан дуудлагатай сонголт байхгүй. Сонголт хэрэг байгаа гэж үзэж байгаа бол Есүс тодорхой хэлж байгаа. Хоёр эзэнт зэрэг үйлчлэхгүй. Тийм боломж байхгүй. Нэгийг нь хайрлаад, нэгийг нь үзий ядна, нэгээс нь зуураад, нэгийг нь түлхэх нь ийм л тодорхой бодит баримт байна. Тэгэхээр алийг нь та нар эзнээ болгох юм бэ? Өөрсдийгөө буюу өөрсдийнх нь цаана байгаа махбодийн хүсэл, дэлхийн хүсэл үү эсвэл Бурхны хаанчлалын хүсэл үү? Тэгээ Бурхны хаанчлалын хүслийг сонгоход юу гэлээ? Матай 6:33 дээр нөгөө дэлхийн төлөө өөрийнх нь төлөө явах гэж хүсэж исэн зүйлийг чинь бүр нэмж өгнө гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ өөр байдлаар шүү дээ. Одоо юу гэдэг бид дэлхийн хамгийн баян хүн болоё гэж хүсэж исэн. Бурхны хаанчлалын төлөө явахаар намайг дэлхийн хамгийн баян хүн болгоно гэдэг юм ярихгүй. Ягаад тэгэхээр Бурхны хаанчлалын төлөө явдаг хүн чинь тэр баян болох хүсэл нь бүр байхгүй болчдөг байхгүй юу? Өөр юм яригдана. Гэхдээ мэдхгүй эзэн юу өгөхийг эзэн бүр surprise бэлдэн гоё юм бэлдэж л байгаа. За тийм ярьж байгаа. Тэнгүүтлээ хэд дээр явж байгаа вэ? Тэгэхэд тийм миний цаг хараахан болоогүй. Энэ дээр хараа ямар цагаа ярьж байгаа вэ гэхэлэр энэ доор байгаа шүү дээ. Доор байгаа юу? Өөр газар байгаа юм уу? Тийм долоо дээр хэлж байгаа санаанаас нэг цаг нь хэлж болно. Үзэн ятахаас эхлээд Есүсийн өөхөх цаг ярьж байгаа. Есүс бол миний цаг гэдэг нь шууд өөхөх цагаа хэлж байгаа. Гэхдээ дүүн дээр нь түрүүнд тэгсэн шүү дээ. Алдарших цаг ярьсан те. Та энэ гайхамшгуудаа олонний юм нүүлдээч. Тэгвэл та баг алдаршна гэдэг үг нь байхгүй ч гэсэн байгаа аахгүй юу? Олон нийтэд харагдахыг хүсэж байгаа бол, алдаршихыг хүсэж байгаа бол та яагаад эдгээр зүйлсүүдэд нууцаар хийгээд байгаа юм бэ? Ил хийлдэ. Хүн болгон тэгдэг штэ. Дэлхийн хууль тэр штэ гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ хоёр цаг хууль аахгүй юу? Дүүнэрийг нь хэлжсэн тэр алдарших цагийг ч гэсэн хэлж байгаа. Гэхдээ дүүнэрийнх нь бодож байгаагаар биш. Бас энэ доор Есүс өөрөө хэлсэнтэй ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үүс муу мухаа гэдгийг би гэрчилдэг тул ертөнц намайг үзэн яддаг. Тэр үзэн ядалтын хамгийн цаад туул нь үхэл байсан. Тэр цагийг бас ярьж байгаа. Тэгэхээр загалмайн цаг маань үхлийн цаг маань хараахан болоогүй гэж хэлсэн. Нэгдүгээр, хоёрдугаарт тэр үхлийнхэн цаг нь бас алдарших цаг нь байсан байхгүй юу? Алдарших. Загалмай дээр сүнслэг ертөнцид том авралын түүхээр бүр том ертөнцийн түүхээр бол загалмай дээр Есүс алдаршсан. Загалмай дээр сатаныг ялсан, загалмай дээр үхлийг ялсан, загалмай дээр хуулийн үлсийг бүрэн төгс биелүүлсэн. Хууль юу ярьдیں۔ Чи үхэх ёстой гэж ярьдаг. Гим нүгэлтэн үх гэж ярьдаг. Амьдралаараа хуулийн шаардлагыг бас биелүүлсэн. Гимгүй амьдрсан. Гэхдээ тэгээд загалмай дээр үхэхдээ бидний төлөө өгсөн шүү дээ. Миний оронд өгсөн. Тэгэхээр би надаас хууль юу нэгтий үх гэж хэлдэг шүү дээ. Гим нүгэл үлдсэн нүглийн хөлс бол үхэл гэж Ром дээр байгаа. Үхэх ёстой гэдэг. Тэгээ миний надтай буюу хүн төрлөختөндөө хамаатай хуулийн шаардлагыг ч гэсэн үхлээрээ биелүүлсэн. Тэгээд загалмай дээр үхсэн учраас үхэлтэй холбогдлолтой буушлагдах ярьдаг. 3 хоногийн дараа үхлээс амлалт нь яригддаг. Амлснараа энэ загалмай чинь миний загалмай дээрх үхэлд ялагдал биш, ялалт байсан юм а гэдгээ амлах үедээ баталдаг. Тэгээд 2000 жилийн турш одоо чуулганы түүх баталсаар байна. Энэ нь бидний өмнө харагдаж байгаа нөгөө итгэлийн чинь баримт байхгүй юу? Тэгээ ийм баримт байгаа учраас бид нар тодорхой баримт учир шалтгаанд бид итгэдэг. Энэ Библийн итгэл энэ. Тэгээ энэ чинь ингэ болцсон юм биш. Энэ итгэл чинь дангаараа ингэ байж байхдаа дутуу байхгүй юу? Библийн дагуух итгэл чинь тэгж түрүү хэлсэн шүү дээ. Еврей 11:1 дээр найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа тэр нь хизээ болох вэ гэхээр нэгдүгээр саяны ярьсан баримтандаа итгэнэ бид. Баримтандаа итгэлээ. Тэгээд энэ итгэл чинь дангаараа ямар ч ашиггүй байгаа даа хэвчээ. Итгэж ийн ямар ч тийм үр дагавар нөгөө найддаг зүйл чинь бодиттой ингэж баригдаад амтлахдахгүй. Харагдахгүй зүйл маань яг бодиттой үнэн гэдгийг батлах evidence нотлох баримт нь яг надад ингэж энэ байна гэдэг нь хэлэх юм байх хэрэгтэй. Тэр нь юу юм? Зүгээр өнгөрсөний Библийг бид нар мэдэх, Библиэлд ийм болсон гэдэг нь баталгаа биш байхгүй юу? Яг энэ баталгаанд итгэсэн итгэлээрээ бид түрүү хэлсэн шүү дээ. Учир шалтгаанд эхлээд
Үйлсээр одоо юу гэдэг хэлбэрждэг гэдэг юм уу? Яаков дээр хэлдэг те үйлсээр төгс болдог гэж ярьдаг шүү дээ. Итгэл нь үйлсээр төгс болдог гэдэг. Тэгэхээр үйлс бид нар тийм учраас итгэлийн дуулуур гэдэг юм амар байнга ярьдаг байхгүй. Ром номон дээр Паул бас итгэл чинь дангаараа байхдаа зүв байх хэвээр тэр нь яг тодорхой Библийн үгэн дээр буюу баримт олон үнийн нүдэн гэрч баримтан дээр тэгэнгүүтлээ тэр нь дуулууртайгаар би дагаад амьдрал дээрээ үйлс гаргаж хэрэгжүүлэх нь заавал байх ёстой. Тэгжиж хэрэгжүүлнэ. Тэгэхэд бид нар ингээд тэгтээ харагдахгүй бас энэ ирээдүйд байгаа юмд би хэрэгжүүлнэ шүү дээ. Тийм юмд итгэж байгаа. Тэгтээ тэрэнд итгээд дуулууртайгаар хэрэгжүүлнэ. Тэр үед тэр ирээдүйд тэр гайхалтай болох зүйлийн чинь нэг юм бодит байдал буюу нэг тийм амталгаа орж ирдэг. Бас юм баримт нь орж ирдэг. Та итгэлээрээ нэг юм хийхэд цаана нэг таны амьдралд чинь нэг тодорхой гэрчлэл, тодорхой нэг юм баталгаа тэр чинь итгэл байгаа байхгүй юу? Үйлс заавал ярьдаг. Заавал үйлс ярьдаг. Библийн итгэл тэр. Үйлсгүй итгэл өхмөл гэж яагаад яриад байгаа гэхээр Библийн дагуух авралт хүрээдэг итгэл чинь үйлс л ярьдаг. Гэхдээ үйлс нь тодорхой учир шалтгаан баримтан дээр тулгуурладаг штэ. Тэр нь юу юм? Библийн тогтсон үг. Санхүү дээр яаж итгэлээр амьдрах юм гэхээр Библиэлд санхүүгийн талаар юу хэлсэн бэ? Олон юм хэлсэн байгаа. Тэр дундаас чинь нэг санаа байгаа. Тэгэхээр та судлах ёстой. Тийм учраас судалгаа хийхгүй бол бид итгэлийг бий болгож чадахгүй. Библийн дагуух итгэлийг. Зүгээр сохор итгэлийг бий болгоно. Зөндөө байгаа. Чуулганд хар мянгаараа сохор итгэл зөндөө байна. Тэгсэн мөртлөө Библийн дагуух үйлстэй итгэл биш байхгүй. Яг яагаад би ингэх ёстой гэдгийг нь хариулж чадахгүй. Яагаад би энэ зүйлээс татгалцах юм бэ? Яагаад би энэ хүслээ, энэ өөрийнхөө эрх ашигыг би хаях ёстой юм бэ? Мэдгүй. Зүгээр л Есүс намайг итгэсэн. Есүс намайг хайрлсан. Хайр нь юу юм бүү мэд. Тэгэхээр Библийг судлахгүй бол бид аюултай, миний ард түмэн мэдлэгүүгөөсөө болж өхөнө гэж яриад байгаа тий. За тийм учраас бүгдээ судалж байгаа. За тэгэнгүүтлээ тэгэхээр миний цаг гэдэг нь загалмай дээр болсон юм. Үхэл ярьж байгаа, үхлээрээ алдаршуулсан. Үхлийн өөхөх цаг маань болоогүй гэсэн үг. Тэгээ ардаа нэг мэдээлэл хэлье. Одоо энд ингэж штэ энэ майхан баяр чинь түрүү 10 сард болдог гэсэн. Тэгэхээр 10 сараас та боддоо 10 сар, 11, 12, 1, 2, 3. 3 сард чинь дээгүр өнгөрөх баяр алгасал баяр байхгүй юу? Тэгэхээр энэ алгасал баяраар Есүс үхнэ. Тэгэхээр Есүсийн сүүлчийн 6 сарын үйл явдал. Би бас судалсан тэгж ярьж илээ. Баримтууд судлаач нар тэгж илээ. Яг одоо энэ 7 дугаар бүлгээс эхлээд Есүсийн сүүлчийн 6 сарын амьдрал эхэлж байгаа. Гэтэл Иохан номч 21 бүлэгтэй шүү дээ. 6хан бүлэг дээр нь 3 одоо юу гэдэг ерөнхийдөө 32 жил 6 сарын амьдралыг нь 6хан бүлэг дээр нь хилээд үлдсэн 6 хасгаар чи юу лээ? 21-ээс 6 хасгаар чинь 15 те 15. Үлдсэн 15 бүлэг дээр 6хан сарын амьдралыг нь томруулж одоо ярина гэсэн үг. Хамгийн чухал зүйлс тэнд болно гэдэг юм уу те. Тэгээ тэр дундаа 12 13 дугаар бүлгээс эхлээ заяа. Сүүлийн 7 хоног гинэ. Сүүлийн 7 хоногийг нь 13-аас эхлээд 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 сүүлийн 8 бүлэг 15-аас 8 бүлэг дээр нь 7 хоногийн ярина. Тэгэхээр харж гинөө. Загалмай руу бүх юм ойртож байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдрал ч гэсэн ялгаа байхгүй. Бидний амьдралын итгэгч хүнийг хамгийн гол тодорхойлох юм юу гэхээр бид бусдын төлөө өөрийгөө золиослох тэр төлөв байдал, тэр төвшөнд хэр ойртож гинэ гэдэг л юм ярьдаг. Түүнээс хэр яг Библийн мэдлэг маш чухал шүү. Түрүүн би яриад байгаа. Энийг чи мэднэ. Гэхдээ түрүү ярьсан шүү дээ. Библийн итгэл чинь учир шалтгааныг мэдж мэдлэгээс эхлээд тэгээ үйлсээр заавал төгөлдөрж хэлбэрчих ёстой. Үйлс байхгүй бол энэ Библийн дагуух итгэл биш. Яаков дээр үйлсгүй итгэл нь өхмөл гэдэг байгаа. Тэр авралт хүрэхгүй байхгүй. Тийм учраас тэр бусдын төлөө өөрийгөө золиослж байгаа ямар нэг юм. Тэр нь та ямар амьдралаар амьдарж байгаа вэ? Тэрнээсээ шалтгаалаад ариун сүнс та хоёр Тэнгэрлэг хаанчлалын цагийн хуваар төлөвлөгөөгөө өөрсдөө зохионо гэсэн үг. Одоо энд бол Есүсийн хувьд Тэнгэрлэг хаанчлалын цагийн хуваарийн дагуу Есүс хэлж штэ. Миний цаг болоогүй байна гэж хэлсэн. За тэгэнгүүт цаашаа яваа бүгдээ. Миний цаг хараахан болоогүй харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Та нарын цаг гэж ямар цаг хэлж байгаа вэ? Түрүүн би үхэл яасан алдаршуул ярьсан те. Яг гоо энтэй холбох гээд үзье. Та нарын цаг Есүсийн цаг бол маш тодорхой байсан. Хизээ өөхөө Есүс мэдж ийсэн. Хүмүүс бид нар мэддэггүй шүү дээ.
Петр дээр байсан юм бэлээ. Би Матай сайн мэдээний номнууд гэж бодоод байсан чинь Петр дээр тэгж байгаа байхгүй. Та нар маргааш амьд байгаа эсэхээ яаж мэдэх юм бэ? Мэдэхгүй. Тийм учраас та нар бурхан хэрэг хүсвэл гэж хэлээд та нар ажлаа төлөвлөө гэж ярьж байгаа байхгүй. Бурханаас хамааралтай. Тэгээ бид нар хизээ өгөхөө мэдэхгүй. Хинч мэдэхгүй. Итгэж хүмүүс ч мэдэхгүй. Харин энд Есүс мэдчихсэн. Яг 6 сарын дараа би дээгүүр өнгөрөх баярын дахлын хураг болж загалмай дээр Исая дээр байгаа модон дээр өлгөгдсөн нэгэн харагдсан гэд тэр хараал болж би модон дээр үхнэ. Миний хажуу талд 2 хүн байна. Нэг нь над итгэж аврагдана. Тэгээ би Исая дээр бас байгаа түүний нэгч ясна хугарсангүй гэж байгаа. Тэгээ хэлэх үхс бүх юм нь тодорхой ерөөсөө. 330 орчим иш үзүүлгийг 2000 жилийн хугацаатай дотор хэлэгдсэн 330 орчим иш үзүүлгийг бүгдийг нь биелүүлэх гээд цагийн хуваарийн дагуу явж байгаа байхгүй. Маш тодорхой. Тэр нь гурлаар оршиж бурхан гуруула хамтдаа хамт явж исэн. Янз бүрийн төлөв байдлаар. Тэгэхээр өнөөдөр бид нар яг ийм төлөвлөгөө байгаа юу? Яг Тэнгэрийн хаанчлалын дагуу би маргааш та ажиллаа хийж байгаа юу? Өнөөдөр Тэнгэрийн хаанчлалын яг тэр бурханы хүслийн дагуу өнөөдөр би энэ дэлхий дээрээ үлдсэн хэдэн жилийн мэдэхгүй амьдрах юм уу? Үгүй юм уу? Гэтэл тэгж амьдрах дуудлагатай гэдэг байгаа байхгүй. Тийм ярьж байгаа. Тэгэхээр энд бол дүүнэр хэлж байгаа чинь та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Та нар хизээж өгч магадгүй гэж хэлж болж байна. Эсвэл энд бас өөр юм байгаа. Та нар ерөнхийдөө юу гэдэг та нарт баг ямар ч тийм одоо юу гэдэг хаанчлалын төлөвлөгөө гэж байдаггүй. Түрүү хэлсэн шүү дээ. Долоо дээр нь ертөнц та нарыг үзий ядаж чадахгүй. ертөнц та нар бол нэг. Та нар ертөнцийнх. ертөнц та нар юусэн нэг хоорондоо хэлхэлтсэн. Тэр утгаараа та нарт ямар нэгэн тийм хаанчлалын цаг гэж байдаггүй гэж бас хэлж байгаа байхгүй. Тэр утгаараа та нарын цаг чи юусоо үргэлж хизээд маргааш хизээ бол хизээ махбод чи юу хүсэж чинь хизээ хаанаас чөтгөр сорилт орж ирээд яхад шууд дагаал явна. Эсвэл тэгээ нэг юм төлөвлөсөн байжсэн чинь надад би нэг явмааргүй санагдвал шууд явахаа болно. Одоо юу гэдэг би ерөөсөө тэр ертөнцөл чухал. ертөнцийн төлөө та нар ерөөсөө хүссэн юм хийж амьдэрдэг гэсэн санаа. Энд бол Есүс өөр юм ярьж байгаа. Тэнгэрийн хаанчлалын зорилгын дагуу бүх юм төлөвлөгдөж байгаа. Хин нэгэн хүний ертөнцийн тааллын төлөө би ямар нэг юм хийхгүй гэсэн санаа. Бүх юм төлөвлөгөөтэй. Бүх юм төгс төлөвлөгөөтэй. Гурлаар орш бурхан. Иохан 5:19 дээр байгаа шүү дээ. Хүү өөрөөсөө юу ч хийдэггүй. Эцгийн хийж харуулсныг л хүү хийдэг. Тэгэхээр эцгийн хийж харуулсныг өнөөдөр бид нар мэдж байгаа юм уу? Есүс энэ дэлхий дээр яг бодиттой байхгүй шүү дээ. Энэ дэлхий дээр юу гэдэг яг бодиттой нөгөө нэг юм биеэрээ одоо энд байсан шиг биеэрээ 33 жил амьдрсан шиг биеэрээ байхгүй. Есүс өөрөө сүнсэн ариун сүнс байдлаараа ариун сүнсээрээ гэдэг юм ариун сүнснэ гэдэг юм уу? Тэр гурвын тогтолцоог сайн ойлгоход хэцүү те. Тэр биднэрт байгаа. Тэгээ ариун сүнсээ сонсч чадахгүй бол яана гэж өнөөдөр энэ дэлхий дээр баг бурхан байхгүй болж таарж байгаа юм. Гэтэл 2000 жилийн өмнө ертөнцийг аврахаар бурхан бүх юмаа хийгээ загалмаа дээр өгөхөд ариун сүнсээ буулгаатай ингээд шуулган яваад ингээд тэгээ Монголд өнөөдөр бурхан байхгүй юм. Монголыг бурхан хайрлаагүй юм. Монгол өдөр болгон өгч байгаа хүмүүсүүдийн төлөө хүмүүсүүдийг аврахыг бурхан хүсэхгүй байгаа юм гэдэг юм. Хүсэхгүй болгож байгаа бурхан байхгүй юм шиг болгож байгаа юм нь юу гэж бид нар байхгүй юу? Түрүү хэлсэн шүү дээ Иохан 5:19 дээр хүү өөрөөсөө юу ч хийдэггүй. Эцгийн хийж харуулсныг л хүү хийдэг. Эцэг юу хийж харуулсан юм? Тэр Есүс Христийн амьдралын бүх төлөвлөгөөч нь эцгийн хийж харуулсан цагийн хуваар авахгүй. Яг тэгж амьдрсан шигээ бид нарыг тэгж амьдруулахаар өөрийнхөө сүнсийг биднэрт өгөөд сүнс нь биднэрт байнга ятгаж байна. Гэтэл бид сонсохгүй байгаа л байх юм бол эцгийн хийж харуулсан нэг зүйлийг нь харж ойлгоод би ингэж амьдрах юм байна. Би хүмүүсүүдийн төлөө амьдрах юм байна гэдгээ эцгийн хийж харуулсныг буюу би өөрөө хараагүй юм бол хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй гэж байгаа. Гэтэл бид нар чадаад байгаа байхгүй юу? Ариун сүнстэй мөртлөө чадаад байвал яана. Тэгвэл нэг бол анханасаа ариун сүнсгүй байж таарна. Эсвэл нөгөө ариун сүнс ёолон бай залбирж байгаа шүү дээ. Хайрт одоо та ингэ бодоод надад ийм бодол орж иж байна. Та маш одоо бидний хамгийн хайртай та одоо хамгийн хайртай хүнэл бодчихоор. Магадгүй залуучууд өсвөр насныхан байгаа бол та дурлалцсан хайртай охиноо хайртай залууга эсвэл хайртай ээж аваа хэн байдин те хайртай хүүхдээ. Тэг хайртай хүүхдийг нь бидний хамгийн хайртай хүнийг энэ дайсан
Сатан аимшигтэй бузар муу хүч. За яг бодит байдал дээр нэг дээрэмчин одоо юу гэдгийг бид нарыг хүлчээд тэр бол би одоо ариун сүнсийг зөвлөдөд нь шүү дээ. Биднийг хайртай хүнийг биднийг хүлчин гүртлээ хайртай хүнийг минь алж байгаа энэ үйл явдлыг харахаар би бүр яолон байж гуйна үстэй. Оронд нь намайг алааж гуйж ийн гэл амьдралынхаа бүх химийг үгийгээл эсвэл амийн бүр ингээ хаагаад битүүлчүүл бүр ингээ сүнсээр яолон байж аймарын болж байгаа шүү дээ. Ариун сүнс яг тийм байгаад байгаа байхгүй. Яолон бай залбирч байгаа. Гэтэл бид хардаа бид нөгөө эцгийн хийж харуулсныг нь ойлгоогүй. Библийг уншаад хэлэх гээд байгаа юмыг нь аюун ухаанаараа ойлгодог мөртлөө тэрэнд нь итгэдэггүй. Тэгээд өөртөө сонголт байгаа юм шиг хүссэн юмаа хийж амьдэрдэг. Тэр хүссэн юмаа хийж амьдрахаар цаана шууд автоматар хохирол үүсэж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр ариун сүнсний хаанчлалын зорилго шууд боогдож байгаа. Тэгээд ирэхээр ариун сүнсний хамгийн хайртай хүн болох тэр нэг гудамжинд явж байгаа тэр хүмүүсүүд чинь сатанаар чөтгөрөөр бузар муугаар зовоод байгаа байхгүй. Нөгөө түрүүн ярьсан тэр биднийг хүлчээд хайртай хүнийг минь зоож ташлагаж тамалж байгааг бид нар харахаар боломж байхгүй. Бидний хүлцэн хин үлсэн ихээр бид нар бараг ариун сүнсийг хүлцэн юм шиг байгаад байгаа байхгүй. Бид өөрсдөө мэдэх ёстой юмаа мэдэхгүй, хийх ёстой юмаа хийхгүй. Тэгэхээр тэр нэг юу гэдгийг та хуулийн үүсгэж битээ ойлгоорой. Үнэхээр сүнс ба ус ба сүнсээр дээрээс төрсөн хүний хувьд хэрэг үнэхээр тийм хүн л бол яахан 3 дээр байгаа шүү дээ. Ус ба сүнсээр дээрээс төрөхгүйгээр хинч Бурхны хаанчлалд орж чадахгүй. Тэгэхээр та үнэхээр итгэвч хүн мөн бол Тэнгэрийн хаанчлал ус ба сүнсээр дээрээс төрсөн бол автоматар бид Тэнгэрийн хаанчлалын мөн чанартай болцсон. Тэгээд ирэхээр бид ариун сүнсээ сонсохыг бүр хүслэн болцсон. Ариун сүнсээ сонсох буюу би үннээр явахгүй байвал бид арга боомлогдож үхнэ бүр. Тийм төлөв байдалд байгаа хүмүүс байхгүй. Гэтэл эсэргээрээ байгаад болоод байна гэдэг чинь нэг дохио байхгүй да. Нэг бол дэндүү балчир байгаа, нэг бол хаанчлалд ороогүй асар олон сануулгад байгаа шүү дээ. Та бид нар өөрсдөө яаж мэдэх юм бэ? Ийм аюултай дэнчин тавьж мөрөд тоглож байгаа хүмүүс бид нар яваад байгаа юм биш үү гэсэн санаа. Тэгээд тэгж яваагүй хаанчлах болцсон байж болно. Гэхдээ балчир байгаад байгаа нь маш их тийм бас хувийг хөдөлж байгаа шүү дээ. Хаанчлах ингээд хүсэлэн байгаа мөртлөө тэгээд яг тэрүүгээр явдаггүй. Тэгэхээр чинь бид нэг ялгаагүй юм санагдаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бид хийх юмаа хийхгүй зүгээр ингээ амьдрж байгаа л хүчих юм бол тэгээд хин нэг үний аврахгүй хүчих юм бол яана яг өөрөөсөө амьд гарах байхаа л да. Гэхдээ бид өсөөд дайчин тулааны үед амьдарж байгаа юм чинь хурдан зэвсгээс сураад тулалдах аргаа сураад явмаар байна. Тэрний гол юм өнөөсөө Библи судал ярьж байгаа. Тэгээ энэ дэр хамгийн гол нь хаанчлалын оюун ухаанаа шинжлэх Эфес 4 дээр ярьж байгаа. Эфес 4 дээр ярьдаг юм чинь дээр байгаа шүү дээ бас. За тэгээд тийм учраас та нарын цаг энэ ертөнц тэ хэрв та нарын цаг үргэлж бэлэн байдгаа гэдэг санаа чинь бол сая ярьж байна те. ертөнцид байгаа цаг бол юу тодорхой юм байхгүй ямар ч тийм үн цэнд байхгүй. ертөнцид ийгээд тэ ертөнцид алдарч байгаа одоо ерөнхийлөгч болж байгаа одоо тэ компани захирал болж байгаа амжилтанд хүрж байгаа ийм юм бүтээж байгаа энэ минь чинь зүгээр ертөнц байхгүй юу? Энэ гол биш. Эндээс ямар ч үр дагавар гарахгүй. Жинхэнэ үр дагавар юу гэхээр энэ дэлхий дээр ирсэн гол зорилго бол хүн гим нүглийн асуудлаа шийдээд үхлийн дараа мөнхийн амьдрал нь эхлэх үед хувь тавилангаа шийдэх тэр гол алхмаа хийсэн үү? Гол гэрээгээ гарын үсгээ зурсан уу? Энэ чинь ерөөсөө энэ дэлхий өнөөдөр өдөр болгон өглөө болгон мандж байгаагийн гол шалтгаан чинь энэ. Нөгөө ерөнхий нэгүсэл өгөгдөд байгаа чинь энэ. Хүн болгон тэр утгаа бузар муу хүмүүс хүртэл өглөө болгон амьтаа босч ирээд өглөө болгон нараа үзээд өглөө болгон байгалийн сайн сайхныг аваад өглөө болгон үнгүү агаараа үнгүү усаа уугаад үнгүү ургамлаар газраас бол үнгүү шүү дээ. Хүмүүс л хөлсөө үнэлж далах малахыг үнэлээд байгаа болохоос ш. Тэгээ хүмүүс л үнэлж байгаа. Түүнээсээр яг хэрэгтэй юм ертөнцөөс бүгд үнгүү байхгүй юу? Ээж, аав, хань ижил, үр хүүхэд, зүрхний энэ ажиллагаа бүгд үнгүү. Хайртай эхнэр үнгүү өгдөн. Хэрвээ одоо орчлын ертөнцөл завхраад эхнэрээ мөнгөөр худалдаж авдаг болчихгүй юм бол хүүхдүүд үнгүү. Амь нас үнгүү, бүх юм үнгүү. Яагаад тийм? Тэр ганц л зорилгын төлөө тэр сонголтыг хийхийн төлөө л энэ дэлхийн ертөнц эргэж байгаа. Гэтэл тэрийг биш шал өөр дунд нь хүүхдийн тоглоом ингээд дунд нь юмаа хийгээл ингээд нэг энд нэг юм энэ ертөнц чи ерөөсөө тийм учраас долоо дээр ертөнц та нарыг үзий ядаж чадахгүй. Яагаад тэгэхээр тэр ертөнц чинь та нар өөрсдөө болцсон байгаа гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бид тийм байх вэ? Харамсалтай шүү. Ариун сүнс яолон байж
үнэхээр яолно. Үнэхээр ариун сүнстэй хүн мөн бол хэрүү биш бол авралгүй гэж ярина шүү дээ. Аврагдаагүй хүн байна гэж ярина. Тэгэхээр аврал та сонголтоо хийгээч. Та итгэгээч Есүст. Тэр итгэл нь юу юм? Амьдралын минь эзэн Есүс гэж хэлдэг итгэл шүү дээ. Эзэн минь гэж хэлдэг үг биш шүү дээ. Амьдралын минь эзэн би боол. Есүсийн хийгснийг хийж амьдрдаг амьдралын минь эзэн гэж хэлээд үнэгүй авралыг авдаг. Тэгэхээр тийм юм хийж байгаа юм уу? Та тийм хүн мөн үү? Хэрвээ мөн бол хүсэж байгаа хүсэл үнэхээр байгаа бол тэгээд чадахгүй байгаа бол тэнд дараагийн өөр юм яригдчихэж байгаа. Балчир байна гэдэг санаа яригдана. Тэгээд мэдэх ёстой юм мдээгүй байна, хоёуг дуулгаа өмсөөгүй байна гэдэг. Тэгэхээр өмсөх хэрэгтэй. Өмсөхгүй ингэж яваад байвал яг гоо тэгтэл итгэл үйлсээр түрүү хэлсэн шүү дээ. Библийн дагуу итгэл үйлсээрээ төгс болдог. Тэр итгэл чинь угаасаа үйлс гардаг, аяанда гарч байгаа эсвэл та өөрийнхөө үйлсийг хараарай. Тэгээ урамшаараа тэгээд итгэлээс итгэлд Ром 1 дээр хэлдэг сайн мэдэн дотор зөвхт байдлын итгэлээс итгэлд илчлэгдэг, өгөгддөг. Тэгэхээр итгэлээс итгэл та гарч байгаа шүү. Тэрийг анзаараарай. Тэгээд та улам илүү ирчимжүүлээрэй. Тэгж урамшуулъя. За 7 дээр ертөнц тааныг үзий ядаж чадахгүйг хэлсэн те. Харин ертөнцийн үүс муу муухай гэдгийг би гэрчилдэг тул намайг ертөнц үзий яддаг. За 8 дээр та нар баярт очоо. Миний цаг гүйцээгүй. Миний цаг яг хангалттай яг арай болоог байна гэсэн санаа. Гүйцээгүй байгаа тул би энэ баярт очихгүй. Энэ очихгүй гэдэг энэ орчуулгын жоохон алдаатай байгаад байгаа шүү. Энэ доор нь манайхан өөрсдөө ч гэсэн хэлсэн байгаа. Гэж байгааз. Тэгээ доор нь ингээ гэдэг дээр доор хүл зүйлтэр холбогдсон. Би одоохондоо очихгүй гэдэг хэлдэг зүг байгаад байгаа байхгүй юу? King James дээр ч гэсэн байгаа. Yet гэдэг үг. Хараахан одоохондоо гэдэг үг байгаа байхгүй юу? Тэм учраас би очихгүй гэж хэлснээр дараагаар нь худлаа яриа, дараагаар нь үгнээсээ ботж байгаа юм биш шүү. Одоохондоо би одоо яг очих цаг нь биш гэсэн санаагаар хэлсэн шүү. Та англиг нь анзаараарай. Дамаа шинэ King James дээр бус дээр нь ямар байгаа би харсангүй. За би та нарт баярт очоо. Миний цаг гүйцээгүй байгаа тул би энэ баярт одоохондоо очихгүй гэж хэлсэн гэсэн үг шүү. Тэдэнд ийм хилээд тэр Галил үлджээ 10. Гэвч дүү нар нь баярт явхад Есүс ч ил биш нууцаар явлаа. Ил биш нууцаар явсан. Тэгэхээр энэ дээр нэг мэдээлэл хэлээ тэгээд ерөнхийдөө дүүнэд өнөрлөе. Яагаад Есүс хартаа тэд дүүнэртэйгээ хамт явахгүй? Өдөөс хойш нь мэдхгүй хизээ гэдэг мэдхгүй. Нэг бол маргааш нь. Нэг бол яг явсны дараагаар нь 10 минутын дараа мэдхгүй. Дараа нь яагаад ямар ч үсэн хамт явахгүй байх нь чухал байсан бэ гэдэг асуулт байхгүй юу? Тэр чухал. Тэр цагийг биш гэсэн байхгүй юу? Тэрнээсээ энэ жилийн баярт би очихгүй гэж хэлээг очсон. Угаасаа очих ёстой. Хуулийнхаа дагуу ч гэсэн Есүс хуулийг биелүүлж амьдардаг хүн. Тэгээд тэр хууль нь гоё штэ. Очоод Израилийн тэр гайхалтай түүхийг баяр واخгүй юу? Баярлуу хэн явах дургуцах вэ те гоё штэ очих хэрэгтэй. Тэгээд очоод үйлчлээ хийсэн угаасаа. Тэгэхээр гол нь дүүнэртэйгээ явахгүй байхыг чухалчилсан. Яагаад вэ гэхээр дүүнэр гэдгийн цаана юу байгаа вэ гэхээр ерөнхийдөө түүхэн судалгаагаар бол баяр тэр майхан баярч ба ер нь баяраар явахдаа дамаа тэт тусмаа майхан баяр нь хамгийн том баяр гэдэг байгаа байхгүй яг баярладаг. Тэгэхээр тэр нутагт чинь ингээд тэр одоо Капернаум эсвэл Назарт ч юм уу ингээд гэр бүлээрээ Назарт ч тийм Назарт байгаа. Тэнд байгаа гэр бүлийнх нь бүгд хамтдаа явдаг. Тэрийг хаанаас харж болж байгаа вэ гэхээр Луг 2 дээр бүлэг дээр байгаа. Есүс 12 настай та алгасал баяр дээр очичоод буцаж явахдаа Есүс үлдчихдэг. Тэгээд нэг өдөр өнгөрдөг. Нэг өдрийн дараа ээж аав нь Есүсийг байхгүй байгааг нэг өдрийн дараа мэддэг. Тэгээд хамт явж байгаа цуваанаасаа хайдаг. Хамаатан садан гэдэг үг. Хамаатан саднаасаа хайж яагаад тэгээд Есүс байхгүй байгааг олж мэддэг. Бүтэн өдөр мдээгүй байсан гэж байгаа. Яагаад? Тэр хамаатны цуваа асар олон байсан гэж байгаа байхгүй юу? Ер нь ингээд гэр бүлээрээ ингээд хамтдаа байдаг. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ ингээд цуваа болж хамтдаа ингээд гэр бүлээрээ юу баярлуу явдаг. Тэгэхээр тэр цуваа асар олон байгаа. Асар олон хүмүүс Есүсийг харна мэднэ. Асар олон Есүсийг мэддэг хүмүүстэй хамт явна. Тэр юу? Олон хүмүүсүүдэд мэдэх мэдээлэл. Тэгэнгүүтлээ бас ч чухал юм байгаа. Тэгээд дараагаар нь бас Матай Марк дээр тэгж байна гинэ. Есүс одоо дүүнэрээ явуулчаад өөрөө дараа нь явахдаа Самараар дайрж явсан гэдэг нь Луг 2 биш ээ. Би бичээгүй. Ямар ч байсан Матай Марк Луг айл нэгэн дээр байгаа. Самараар дайрж явсан. Хэрвээ яг ном журмаараа бол ингээд Самараар дайрдаг хүн гэж тойрж явдаг. Газрын зургаар анзаарах юм бол Самараар тойроод тэгээд Йордан голын тэр хавцаагаар ингээд тойрж явдаг. Тэгээд Юдэ аймаг руу очдог. Гэтэл Есүс шууд Самарыг дайрж явсан байгаа байхгүй. Энэ бол яг цаг хэмнэн нэгдүгээр хоёрдугаарт олон хүмүүсүүдээс нууцаар гэдэг санаа.
Яагаад ингэж байгаа юм бэ? Миний цаг хараахан болоогүй гэж яриад байгаа шүү дээ. Тэр чухал шүү. Цагаас нь өмнө алдарших, цагаас нь өмнө аюулд орох. Тэгэхээр наан нь хийх ёстой юм а хийх гэдэг энэ яг мэдээлэл байгаа даа. Тэгэхээр бүгдээрээ дүгнээд өндөрлөе. Юу гэж дүгнэх вэ гэхээр түрүүний ярьсан. ертөнц та нарыг үзий ядаж чадахгүй, харин ертөнцийн үүс муу муухай гэдгийг би гэрчилдэг тул намайг үзий яддаг гэж байгаа. Тэгэхээр энэ намайг гэдэг үг чи өнөөдөр бид нар байхгүй юу? Есүс өөрийнхөө ариун сүнсийг биднэрт өгөөд өөрийнхөө агуу захирамж дээр 28-ийн 18-аас 20 дээр байгаа тий Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгөв. Тэр бүх эрх мэдлийг дээд болсон Бурхан Аав нь. Тиймээс гэж байгаа. Тиймээс та нар яв. Бүх үндэстний дагалдагч болго. Дагалдагч гэж байгаа шүү. Бүх үндэстнийг хүмүүстэн сайн мэдээ тараа гэж хэлээгүү. Хэрвээ бүх үндэстэн сайн мэдээ тараа гэсэн бол дэндүү амархан. Дагалдагч бэлтэг гэж байгаа. Чуулган олон хүнтэй байх амархан байхгүй да. Мөнгө тэр утгаараа гаж урсгалынхан тэ мөнгө дөргөөр ингэж бас олон хүмүүсд авчирдаг. Дагалдагч бэлтгэнэ гэдэг чинь шал өөр юм ярьдаг. Амьдрал ярина. Тэр хүн чинь энэ хүнхээр дагах хүн мөн үү биш үү гэж хувийнх нь эрх ашиг нь хөндөгдөн. Тэр утгаараа хараа л та. Өөрийнх нь хувийн эрх ашигыг хаанчлын эрх ашиг болгож өөрчлөх тийм дагалдагч бэлтгэн шүү дээ. Тэгэхээр хүн бус өөрийнх нь төлөө амьдрдаг байснаа болоод бусдын төлөө амьдрах энэ сонголтыг ямар хүн хийх вэ? Ховор шүү дээ. Тэр утгаараа олон хүмүүс ирүүлэх нь мэдээж чухал. Олон хүмүүс ирүүлж дундаас үлдэх нь арай магадлалаараа олон үлдэх байх те. Тэр утгаараа бас ярьж байгаа. Түүнээс олон хүнтэй байх нь өөрөө хэмжүүр биш байхгүй юу? Ямар хүмүүс ямар чанартай дагалдагч вэ гэдэг л чухал. Тэгэхээр тэр чанар нь яаж мэдэгдэх юм? Амьдралаар нь мэдэгдэнэ, үр жимс үйлсээр нь. Зовлон ирэх үед яаж давж гарч ийн гэдгээр мэдрэгдэнэ. Яаж нэг итгэлээс дараагийн итгэлд гарч ийн гэдгээр мэдэгдэнэ. Яаж энэ хүн шудраг үннийг өөрийнхөө эрх ашигаа хүртэл аюулыг үзэн ядахыг хүртэл үл хамаарж гэрэлтж чадж ийн, гэрэлтхийг сонгож ийн гэдгээс ямар дагалдагч гэдг мэдэгдэнэ. Гэтэл хүн таалагдахын тулд Бурхны хэлэх ёстой үгийг чимээгүй болж байгаа дагалдагч байвал яах вэ? Энэ гэрэл биш шүү дээ. Гэтэл та нар уулан дээр хот нуугдаж үлч чадна. Дэнлүүний суурин дээр тавиад орондоо тавьдаггүй үстэй. Бүгдэд өрөө гэрэлтүүлэхийн тулд ил тавьдаг үстэй гэж ярьж байгаа шүү дээ. Бидний гэрэл гэсэн, давс гэсэн. Тэгэхээр бид юусоо бидний мөн чанарт нь тийм байхгүй. Гэтэл тэгж байгаад байвал бид нар өөрсдөө шанална шүү. Бид нар хэцүү юу шанална гэдэг нь амар би хараал яриаггүй шүү. Та анзаараарай өөрийгөө. Яг жинхэнэ аврал авсан хүмүүс байгаа бол юу гэдэг нь сайн мэдээ тараахгүй, гим нүглийг эсэргүүцэхгүй, гим нүглийг ингээл өргөтүүлаад ингээл яваад байгаа амьдрал чинь та анзаараарай. Амар шаналгаатай амьдрал байгаа. Тэг та юунаас гэдэг мэдэхгүй явж байгаа. Бидний явдаг ш тэр нь бол яг юунаас гэдэг мэдэхгүй ингээл итгэгч цулаандаа яваад байгаа, өргөлөө өргөд байгаа, үйлчлээд байгаа мөртлөө нэг л нэг тийм сонио амьдраад байдаг. Тэгэл хэр бол уруултай, цуглаан хэр бол уруултай, гэр бол нэр бол уруултай, өвчин зовлонтой. Яагаад ингэж байгаа юм? Бид явах ёстой замаар явахгүй байгаад байгаа байхгүй. Тэр нь юу юм? Өөрийгөө өхүүлж Есүсийн явсан замаар явж. Түрүү Иохан 5:19 дээрэлсэн шүү дээ. Эцэг юу хийн түүнийг хүү хийхээс хүү өөрөөс юу ч хийдэггүй. Тэгээ эцэг юу хий гэж байгаа мэдэхгүй байгаа учраас өөрөөсөө буюу энэ дэлхийн юмыг хийгээ яваад байгаа байхгүй. Тэгээд ирэхээр дэлхий чи өөрөө харанхуй учраас бид нарыг халдварлуулад бид нарыг өвтгөөд өргөс оруулаад зоогоод байгаа байхгүй. Тийм учраас эргээд л Библи рүү очиж байгаа. Тийм учраас бүгд хамтдаа тэгээ залбирая. Эзэн минь өнөөдөр ч гэсэн бас нэг алхмаа бид хийлээ гэж залбирая. Эзэн минь танд талархыг тэгээд энэ цагийн төлөө өнөөдрийн үгээр дамжуулан эзэн минь та дахиад л бид нарт нэг зэвсэг нэг үннийг ойлгууллаа эзэн. Ингэснээрээ бас та дахиад биднийг бас нэг аюулаас бас аюулыг бас анхааруулж бас аюулаас яаж гарах багжийг биднэрт өглөө. Энэ багжийг бид зөвхөн Есүсийн дотор л Есүсийн цусны зөвхт байдал сайн мэдээ үнгүү нэгүсэл дотор л хэрэгжүүлж чадна. Түүнээс эзэн бид хууль шиг хэрэгжүүлж чадахгүй эзэн. Энийг хийж ижил би нэг зөвтгөх юм шиг гэдэг юм бол байхгүй. Аль хэзээ үнгүү зөвтгөгдсөн учраас бид өнөөдрийн үгээр дамжуулж эзэн бид аавынхаа хүслийн дагуу хаанчлалын тэр цагийн хуваарийн дагуу явах гэдэг энэ таны хүслийг сонслоо. Тэгээ энийг бид хэрэгжүүлэх нь миний мөн чанар учраас би энийг хийхийг хүсэж байгаа учраас би хийх болно. Хийх гэж байх та мэдээж бид
дорой байдлаасаа бороод алдаа гаргана. Гэхдээ тэр үед бид ял байхгүй. Харин бид алдаа гарах үедээ эргээ таны зүвт Эфес 4-дээр байгаачлан бид эргээ таны зүвт байдал дотор очино. Тэгээд зүвт байдлын цагаан хувцас өмсөд бид нар зогссон унсан газраасаа дахиж босно. Түүнээсээр ухахгүй эзэн. Энэ гайхалтай олон зарчмуудыг эзэн бид амьдрал дээр ярилцж хэрэгжүүлмээр. Тийм учраас Монгол чуулган уулзахдаа нөхөрлөختөө эзэн энэ хамгийн чухал сэдв болох хаанчлалын амьдрал, Есүсийн амьдрал, өнөөдөр миний амьдралд яаж нээж ийн гэдэг талаараа ярилцаж нөхөрлөж итгэлээ Ром 1-дэр байдагчлан миний итгэлээр та нар миний итгэлээр хамтдаа зоригчхийн тулд гэдэг шиг ингэж л ариун хүмүүсийн нөхөрлөлийг хийхэд та туслаж эзэн. Харин тэрнээс биш харанхуйн ертөнцийн хүсдэг зүйл болох зугаа, цэнгэл, баг зүүх, таалагдах, бие биендээ таалагдах, маалагдах энэ зүйлсүүдийг эзэн бид хайхыг хүсэж байна. Харин гол зүйлээ хийгээ явж байгаа цагт саяны зүйлс угаасаа болно. Тэгээд энэ цагийн төлөө талархаж байна. Хамт байгаа хэдэн хүн байна, хамт байгаа хүний төлөө эзэн өрөөж байна. Тэгээд эзэн минь та бид бүгдийг бузар муугаас сорилтоос хамгаалаарай. Эзэн минь тэр ойлгосон зүйлээ л бариад явах болтугай эзэн. Ямар нэгэн санал зүрсэн ойлгохгүй байгаа зүйл байвал ойлгохын тулд л бид явдна гэхээс биш. Ямар нэг эзэн бид дэлхийн тэр альва зүйлсийн төлөө бид явмааргүй байна эзэн. Тийм учраас сайн хурс болгож өгөөрэй. Тэр нь үрэн бидний дотор ороод үндэстэйгээ нэгдээд үхээд цааш нь ургаад үр жимсээ гаргадаг. Тэр нь юу амьдрал дээр хэрэгжүүлэх. Есүсийн нэрээр амен. За энэ цагийн төлөө талархъя. Тэгээд маргаашийн цаг хүртэл түр баяртай. Маргааш эзний өдөр магадгүй маргааш чимээгүй цаг байхгүй байхаа. Ер нь эзний өдөр бүгдээ цуглаанаас үгээ сонсдог учраас тухайн пастраар дамжуулж хэлэгдсэн үг яг бидний чухал зүйл байдаг шүү. Тэгэхээр тэр цагаа бүгдээрээ ерөөхдөө маргааш яг эзний пастрийнхаа хэлсэн үгэндийг бясалгаж зажлах дээр төвлөрүүлсэн дээр байх гэдэг утгаараа маргааш байхгүй байхаар төлөвлөж байгаа шүү. Тэгээд нэгд өдөр уулзаач. За шалаа.